Сайн байцгаана уу? Washington DC хотоос хөгжилтэй хүүхдүүд сууг мэдчилж байна. Энэ суугаараа хөгжилтэй орны хөгжсөн ард түмэн хүүхдүүдэд хэрхэн хүмүүжүүлж байгаа талаар мөн хүүхдийн хөгжлийн тухай мэрэгжилтнүүдтэй ярилцаж эцэг эхчүүд бид хамтдаа суралцах зорилготой юм аа. Өнөөдрийн зочноор Монгол улсын спортын мастер, соёлын тэргүүний ажилтан мөн Washington DC хотод Анура хөгжмийн сургалтын төвөө үүсгэн байгуулад 6 дахь жилдээ зааж сургаж байгаа багш сургууль хүмүүжүүлэгч Урлаг Баатрийн хатан болд маань зочноор оролцож байна. За сайн байна. Урилгыг хүлээж авч оролцож байгаад үнэхээр баярлалаа. За тэгээд миний бодлоор таны хүүхэд наснаас шууд эхлэе гэж бодлоо. Та ямар хүүхэд байсан бэ? Юунд дуртай хүүхэд байсан бэ? Урлаг руу таныг хэн хөтлөж оруулсан бэ? За ер нь бол багада Сүхбаатар аймагт Өдөр нутагт өссөн. Тэгээд тэндээ 10 жилээ төгссөн. Сүхбаатар ер нь цэцэрлэгт байхаасаа нэг цэцэрлэгийн хүүхдүүдийн нэг урлагийн наадамж гэдэг юм уу те нэг бүжингийн хувцс өмсөөл, чаны хувцс өмсөөл нэг угаасаа л хүүхэд болгоно бараг тэгдэг байна. Тэгээд би 1-р ангиас эхлээд спортын гимнастик хичээлсэн. Тухайн үед бол талентийн сургалтын төвүүд ямар нэг юм ерөөсөй байхгүй. Тэгэл байгаа ганц юм спортын гимнастикээс дуулан байсан. Тэгээд тэр нь үнгүү гэхэд хүүхдүүдний их явдаггүй байсан. Яг манайх нэг 20 орчим хүүхэдтэй л байсан. Тэгээ спортын гимнастикээр явжаад 2-р ангидаа манай бага ангийн багш ер нь яг намайг хамгийн анх урлаг руу оруулсан гэх юм уу. 3 охин дээрээс нь намайг ингээд 4 хүүхэд аймгийн одоо театр руу явуулаад шалгуулад нөгөө сургууль дээр нэг урлагийн үзлэг гэж болдсон шүү дээ. Тэгээ ангиасаа нэг урлагийн ном гаргана гээд. Тэгээ за энэ 4 хүүхдээ аль нэгийг нь шалгаад нэгийг нь бэлдээд өгчих гээд ятгахын багш руу явуулаад. Тэгээд би намайг авч үлдээд нөгөө гангийн ботго гэдэг дуу байдаг. Гангийн халуу наар тий. Тэрийг анх ятгаар тоглож ирнэ. Яг урлаг гэдэг зүйл рүү яг амсаж эхэлсэн гэх юм уу? Ятгах чинь хэцүү шүү дээ, тий. Тий, одоо тухайн үед нөгөө төмөр уцтай, илгэн уцтай гэх хоёр янз байгаа. Тухайн үед тэгэл төмөр уцсан дээр тоглоод 2 3 хуруу маань нөгөө устаад идээлээ, бүр халуураад, бүр хэдэн өдөр гэртээ хэвтээд. Ер нь яг хамгийн анхны оролцол бол амар хэцүү байсан. Тий. Танай аав ээж гэр бүлээс чинь урлагийн хүмүүс байгаа юу? Манай гэр бүлд урлагийн хүн байна. За. Тий. Тэгээд ер нь бол манай аав ээж хоёр л тэгээд одоо ятгаар тэр чинь зүгээр хэрэгцээтэй учраас нэг сургуулийн урлагийн үзлэг гээл авчиж байгаа юм. Тэрнээс бусдаар бол яг сургалтанд яваал ингээл ингэсэн юм байхгүй. Тэгэл яг тэрэнд автомжтайгаар дахиад сургуулийн урлагийн үзлэг, аймгийн бас урлагийн наадам, тэгээ бүсийн наадам гингүүд яг одоо тим юмд явахын тулд багш дээр очиж зөвлөгөө аваад заалгаа явуулдаг. Тэгэл манай аав хэрэг хөөрхий хөгжмийг барайл зөөгөөл хөглүүлнэ. Манай урлагийн юу бол байхгүй. Боломжтой хүн бол байхгүй. Тий. Ганцаараа л урлагийн хүн гэл гараад ирсэн байна да, тий. Тэгээ тухайн үед л яг нэг амар урлагийн юмч гэхэд хаашаа зүгээр л сонирхолтой дийдэл жоохон юм бодол тоглолдог байсан юм чи. Тэгээд их 10 жилээ төгсөөл яг урлагийн зам руугаа ер нь яг тууштай орсон. Юу та гимнастикийн мастер зэрэгтэй юм байлээ шүү дээ бас. Тий, би тэрийг ер нь багтаа авч ирсэн. Тий, 1-р ангиасаа 6-р анги хүртэл хичээллээд тэгээд нэг улсаас хэд хэдэн медаль угаасаа алтан медалууд 2-3-аар нь болцлыг хангалтчаад дид мастер гэдэг цал өгчдөг байсан. Тэгээд тухайн үеийн шагнал
одоо үеийн шагнал хоёр надад шал өөр санагдаад байдээ. Тухайн үед чинь бид нэр зүүн-бэсгийн тэмцээнд ороход цагаан цаасан дээр өргөмжлөл бичиж өгдөг гэсэн. Тэгээ улсад яваад улсаас алтан медаль авахаар медаль өгнө. Тэгээд 10,000 хэрэгтэй. Тэгээ одоо чинь сүүлд би оюутан багтал манай дүүнэрийн цэцэрлэг нь хашаан дотор нь уралдуулаад түрүүсэнд нь медаль өгдөг болсон байсан. Тэгэл 10 жил төгсөж байгаа хүмүүс нь ингрээрээ дүүрэн медальтай. Тэгэхээр тухайн үед бол тэр авч ирсэн спортын мастер зэрэг надад амар үнэтэй санагдчихсэн. Танай гэр бүлээс ч бас спортын хүн байгаа юу? Багтаа. Тэгвэл ерөөсөө сургууль ингээл хүүхдүүдийг авч яваал ингээд гимнастик хийгээл яагаад гэдгийг юм бэ? Гимнастикийг бол манай аав ээж хоёр явуулсан. Зүгээр яг хамгийн анхны тэр нөгөө урлаг руу мессеж өгсөн хүн манай бага ангийн багш. Тэгээд тэрнээс хойшоо бол яг манай аав ээж хоёр. Би яг ингээд сургалтанд яваад тухайн үед бол ямар ч тийм сургалт байхгүй. Тэгэл нөгөө багшийнхаа гэрт нь очиж байгаа хөгжмөө хөгжүүлээл нэг дуу заалгаж яваал. Тэгэл рекорд хийчих болохгүй. Тэгэл ямар ч хэсэн тэгэл явж байгаа сурцсан. Ер нь бол яг гол спорт хийсэн одоо яг намайг тухайн үедээ одоо хүртэл ингээд яг үндсэн дэмжлэг үзүүлсэн юм маань бол ерөөсөө аав ээж хоёр маань. Яг тэгээггүй л тэгэл за нэг тоглолцсон ингээл хүүхд хэмжээнд тэгэл шахаа өөрөө мэдсэл явж байгаа шүү дээ. Тэгээ яг тэрийг маань айгүй олон жилийн турш ингээд манай хоёр аав ээж хоёр урлаг спортын яг хоо дээр үеийн хүмүүс чинь яг л тухайн үеийн минийхтэй бараг адилхан ямар ч тийм сургалтын нэг тэр юм байхгүй зөвхөн бор зүрхээр гоё гитар тоглолцдог төвшөр одоо юу гэдэг юм те мандлын тэр ер нь яг хөөрхийн хэмжээнд тоглолчин зүгээр тэрийг хөгжүүлээгүй. Тэрнээс үүш яг урлагийн гэр бүлхээр чи яг нэг урлагаараа явцсан хүмүүсийг хэлээ да. Манайхд бол урлагаараа явцсан хүн байхгүй. Гэхдээ урлагийн мэдрэмжтэй хүмүүс гэж би бодчих. Юу тэр үед миний бодлоор ингээд танд ингээд гар утас ч юм уу байсан бол те. YouTube руу ороод ингээд янз бүрийн видео үзчихдэг байсан бол та ингээд distracted болоод өнөөдөр ингээд өргөжлүүлээд явж чадах байсан болов? Тэр бас одоо нөгөө энэ орчин үед технологи хөгжихтэй зэрэгцээд хүний ингээд бэлэнчлэг сэтгэлгээ тэр айгу бас нөлөөлөд идэх санагдсан. Тухайн үед яг одооных шиг би YouTube-ээр юм үзээд баг хичээл зугаад ингэсэн бол мэдхгүй би яг сайн бодож үзэж байгаагүй. Гэхдээ миний үед одоо гар утас байхгүй, ингээл ямар ч рекорд хийх боломж байхгүй. Нэг юм батарейтай нэг касет мэсэдтэй хөгж өгдөг шүү. Тийм юмор ягаал нөгөөх нь эдрэл. Тэгээ ер нь жоохон юу л ийсэн. Гэхдээ яг интернет компьютер яг хэрэгжилж эхлээд тэгэхээр чи би нэг 8 дугаар 7 8 дугаар ангис юм уу? Яг интернет компьютерийг ашиглаж эхлээд би ер нь бол аягүй хурдан хөгжсөн. Гэхдээ тэрнээс өмнө нөгөө тодорхой хэмжээний бас нөгөө замуудаа туулаад нэг хөгжим гэдэг нэг иймэрхүү юм байгаа юм байна шүү. Яг өөрөө бас нэг бие дааж юм хийх суралцах хэмжээнд очсон байсан учраас надад тэгж нөлөөлсөн болоо. Яг нэг тухайн үед нэг ганцхан пуш хийх хэрэгтэй байсан гэж зүгээр тухайн левел дээр шүү дээ тий. Тэгэл нэг пуш хийх юм нь яг болцсон байж байгаа л яг компьютер интернет гарч ирээл. Тэгэл өөрөө гэрийн хэмжээний студ гээл өөрөө рекорд хийгээл шууд ер нь тэгж тэгэхээр надад амар урамтай байсан. Тий. Та тэгвэл анх ятгаар эхэлсэн юм байна шүү дээ. Тэгээд яаж морин хурлуу оров? Ятгаар хичээлж байгаа. Тэгээд 6 дугаар ангиас спортын гимнастика болоод манай багш нүгэ явцсан шилжээд. Тэгээд мэдгүй би бас яг морин хурд явна гэж бодоагүй. Тэгэл манай аав намайг өлгийтэй хахад нь багшид шав оруулна гэж хэлсэн. Тэгээ яг тэр нөгөө ярьснараа л манай тэр нэг
манай хоёр багш одоо нутагт маань байдаг. Нэг аймагт одоо сургалтын төв байгуулна гээд морин уур хүүхдүүдэд заана гээд. Тэгээ би яг 7 дугаар ангид байхдаа манай аав хэлээл тэгэл би тэнд очиод тэгээ тэр сургалт маань бол нэг 2 сар үргэлжилсэн юм уу? За сар л үргэлжилсэн баг. Тэгэл нэг гэл нэг ингэж хэлсэн чинь дахиад сургууль байх болсон. Тэгэл яг нөгөө ятгатайгаа адилхан сургуулийн тэмцээнд орохын тулд багшаа зогчид дуусгадаг. Тэгээд гэрээ тэгтээ нөгөө яг тогтмол одоо энэ эмтгийн сургалтын төв ер нь хөгжимчин бол 7 хоногийн 2 өдөр тий яг бүр давтамжтай ингэж явна шүү. Би чинь жилдээ нэг удаа ч нэг дуу сурчаал тий тэгэл гэртээ ерөнхийдөө тэгэл манай аав ардын дуу надад аялж өгдөг. За миний хүү энэ дууг сурын хусан ташуур гэдэг чинь ийм утга учиртай. Энэ дуу чи ийм учиртай. Манай өөрөө мэдхгүй өөрөө хүн амтнаас асуугаад одоо театрын урлагийн хүмүүсээс асуугаад тэгэл за миний хүү энийг нэг чи нэг харуулад өгөөч би энэ дууг сонсомоор ингээд. Тэгээ ер нь тэгээ яг аав хоёр маань яг сонсогч маань байгаа. Тэгээ анх морь уурлаа орж ирсэн. Тэгээ мэдээж нөгөө багасаас ятгах хөгжмийг тодорхой хэмжээнд өөрийнхөө юугаар төвшингээр бас тоглоо сурцсан. Тийм болохоор дараагийн хөгжим рүү шилжихэд бол нөлөөсөн. Миний спортын гимнастик ч гэсэн нөлөөсөн. Ер нь бол баг байхдаа ямарваа нэгэн зүйлийг одоо сургуулиас гадуурх те өөр илүү одоо бүжигч үт юм уу дуу за урлаг байж болно спорт байж болно. Ер нь ямарваа нэг зүйлийг аюул сайн одоо үр дүнтэй маш сайн хийгээ сурчих юм бол тэр хүүхэд маань дараа чи юмнууд нь аюул сайн үр дүнтэй. Нөгөө яагаад тэгэхээр би энэ юмыг ингэж хийх юм бол надад амархан, ингэж хийх юм бол би маш хурдан хугацаанд сурах юм байна гэдэг одоо нөгөө хувь хүүхэд өөр дээр анализ хийж одоо эхэлдэг тэр нь өөрөө мэдэж эхэлж байгаа тийм би ингэж чадах юм байна ингэж чадах юм байна тий тэгээд бусдын 10 гişгэн малгсан имийг 3 гişгэнд хийж болох юм байна гэсэн бодол надад бол аяг орж ирдэг байсан. Тэгээд тэр маань яг миний амьдралд одоо илүү нөлөөлсөн гэх юм уу. Тэгээ би одоо ч гэсэн сурагч нартай яг энэ зүйлийн талаар амар их жишээнүүд ярьж өгдөг. Тийм. Одоо гимнастикийн мастрын зэрэг авна гэдэг чинь биеийн сэтгэлийн хатуужилтай гэж тийм зэрэг авна шүү дээ. Та өөрийгөө зоригжуулж ирсэн үү? Эсвэл аав ээжээсээ сурсан тийм баа юу? Тэр тухайн үеийг ботхоор надад амар хэцүү байдаг гэсэн. Гэтэ хэцүү гэдэг нь одоо яа би амар ядарч जैन би ингээд тухайн үедээ үл мэдхгүй. Зүгээр яг одоо ингээ харангуй би 1-р анги юу, 2-р анги юу гэдэг 7 хоногийн 7 өдөр хичээллэн. Тэг багасаа. Тий. Нэг хичээлэхдээ 2-3 цаг. Тэгээд нөгөө бид 6 хэрэглүүр дээр спортын гимнастик гэдэг чинь 6 хэрэглүүр дээр одоо бэлтгэл хийдэг байхгүй юу? За. Нөгөө төрнийг тэгээд ийм савлуу, цагрыг, чөлөө хөдөлгөөн, хараалт марилт тэгээд нэгээр нь хичээлж болохгүй. Яг л 6 лонгийн хийх хэрэгтэй. Тэгээ улсын тэмцээнд явхаар заавал тэр 6-гаа хийжээж дундаж үнэлгээгээрээ одоо анхан гардаг. Тэгээ бид нэр зүгээр яг хуу 100 амралт байхгүй. Зүгээр яг ингээд straight одоо яг ингээд л ерөөсөө дандаа бэлтгэлтэй. Тэгээд хичээл дууслаа, гэртээ ирлээ, юм идчихэл очино. За тэгээ өдрийн 2-3 цаг. За өдрийн 2-3 цагийн давтамж нь ийм очиод нэг спортын зал 10-аас 20 удаа тойрчгүй хамгийн ихнийх нь. Тэгээд юу гиз таталт 200 удаа, нуруу таталт 200 удаа, сунаалт тэгээ гар дээрээ ингээд зурсах тэгээ сунгалт бараг өдөр болго уйлна. Нөгөө сунгалт хийхээ багш нар амар дарна, амар өвдөн бүр ингээд болио аавэ ээжээ гэж орилтлоо тэгэн. Тэгээд би ч 4-5 дахь анги хүүхэд нэг эцний болчих юм болж ингээд
Яратсан. Тэгвэл яг одоо бид нар ингээд нэг жимд явж штэ тий. Тэгэл нэг 7 хоногийн 2 өдөр явхад л амар ядардаг штэ. Тэгэхэд тухайн үед мэдгүй айгүй хөнгөн шингэн. Тэгээ яг нэг тэрэндээ тасцсан. Бид нэр сар нэг 3 сардаа нэг удаа ч үлүүдээ 16 км гүйдэг байсан. Тэг жоох хүүхдүүд 16 км гэдэг бол бас чангаа байд. Тэгээд ер нь бол спортын гимнастик бол надад маш олон юмны юу өгсөн, хатуужлыг өгсөн. Тэгээ яг тэр чинээгээрээ хөгжмөн дээр бас бид нар чинь нэг суухаар аяг олон цаг суудаг. 7 8 цаг 10 цаг сууж практис хийдэг. Одоо давцдаг. Тэглээ гэхэд нэг амар надад амар ядраач юм уу. Тэр юм гардаггүй. Хийхээ болоод утчаар биеийн хувьд бол арай өөр болчихно те. Арай нэлхэрчин. Гэхдээ яг энэ бодолд бол би зүгээр спортын гимнастик хичээлдэг үе бодохоор тэр үед бас л тэлэл сайн явдаг байж тэл гэж боддоо ш. Тэгээд жоохон хөвгт мэдхгүй. Тэгээд угаасаа мэдлэг нөгөө би ямар хэвчтэй ч гэдэг юм. Тэр утгаараа биш. Зүгээр тухайн үед би юм бодож байгаагүй. Одоо бодохоор л бас л сайн явдаг байж л гэж бодчих. Тэр багтаа ингээд өдөр болгон уйлдаг байсан гэж амар хэцүү санагддаг гэж штэ. Тэр үедээ аав ээж болио гэж хэлж байгаагүй юу? Үгүй одоо нөгөө хэцүү санагдана гэхээр харин яг одоо энэ нөгөө нийгэмтэй амар холбоотой баг. Одоо энэ чинь өөрчлөгдөж байна, орчин үеийн хүүхдүүд те одоогийн нийгэм, тухайн үеийн нийгэм би ч амар социализм яриад байгаа шүү дээ тий 90 эдэн он 2000 оны л юм ярьж байгаа шүү дээ. Гэтэл манай Монгол бас тухайн үед шал өөр л байсан. Би ихтэй нэг ямар ч юм болсон би аав ээж дээрээ очиод би хүсэхгүй байна гэж хэлж байгаагүй. Би үнэхээр хийхийг хүсэхгүй тийм юм ер нь надад нэг гарч байгаагүй. Яг хөө зүгээр одоо Америк дээрээ нэг ажил хийх ч юм уу эсвэл Монгол тахтаа нэг ямар нэг юм хийх ч юм уу өнөхөр дургүй үгөөсөө дургүй гэж хэлээ суучна. Гэхдээ жоохон бахта надад тийм юу байгаагүй юм уу? Одоо нэг уйлдаг гэдгсэн шүү дээ. Би яахад уйлж байгаа юм мэдчихэе. Би халаалтаа сайн хийгээг болохоор уйлж байгаа байхгүй юу? Тэгээд угаасаа тэрийг ойлуулж ээж одоо өвдөж ээж цаашаа нагаа дэвшнэ гэдгийг мэдчихэж байгаа учраас би аав ээжтэй нэг болио гэж хэлж байгаагүй юм. Тэ. Зүгээр л эргэн тойрон угаасаа хүүхдүүд яг сонголтын дээр ер нь барыг ихэнх нь би яг бүр ингээд дандаа өдөр болгон цаашаа юм тий. Тэгээ ингээд багш харжгаад окей за одоо дараагийнх нь руу оръё илүү сонголт хийгээл илүү шахаад ирэхээр айгу уйлдаг. Тэгэл уйсныхаа дараа бидэд инээлтэл дараагийнхаа дасгалыг хийгээл ингээд явчихдаг байсан тий. Тий. Одоо нөгөө яг үдчихэж байгаа хүмүүст бол тий нөгөө амар дарамттай ч үгүй юм уу? Тим талаас нь биш. Тэгээ надад бол амар гоё амттай. Тэгээд одоо бодоод ирэхээр одоо багийнхаа ямиг ботхоор тэр үед би илүү амар одооноосоо бараг амар илүү хичээсэн. Айгу завгүй байсан. Тэгээд тэр зүйл маань явж одоо яг одоо өнөөдрийн надад ингээд нөлөөлөд явж байгаа учраас би тухайн үед тиймэрхүү одоо спортоор хичээлсэн амар баяртай байдаг. Та дөнгөж 30 настай яжж айгу олон амжилтанд хүрсэн байна. Спортын амжилт, урлагийн амжилт гэдэг тий. Одоо та өөрийнхөө хөгжмийн төвийг ажилуулад зөндөө удаж байгаа. Та багаасаа эхлээд их юмд оролцож өөрийгөө ингэж хүчээ үзчихсэн та холбоотой гэж бодож байна уу? Тэ одоо заах уу тэгээ одоо миний өнөөдрийн гаргасан амжилтууд маань тэгээд надтай л хөрхөн тий тодорхой хэмжээний амжилтууд зүгээр би одоо ганцхан хөгжим спорт биш болоо явчихна л да. Яг хөө мэдээж яг суурин хөгжим спорт миний хувьд бол ерөөдөө бас сурлагч гэсэн байгаа. Бас сурлагатай хөвгтэйсаа. Тэгэхээр манай аав ээж хоёр бол намайг яг аль талаар нь одоо илүү
сайн байлгахыг одоо эрмэлзэж намайг одоо юу сургуульд ч байдаггүй юу ч байдаггүй үедэл намайг дагуулаад явчихдаг байсан. Тий. Дагуулад явна гэж шүүрсэн. Одоо нөгөө багш нар руу тий. Угаасаа сургуульд байхгүй. Тэгээл нэг хэрэг болвол багш нар очиж хөгжмөө өглүүлээл нэг дуус заалгуулаад нэг тэмцээн энэ тэр юм гэвэл намайг дагуулаад явчихдаг байсан. Одоо бол энэ сургуульд байсаар хахад зарим эцэгчүүд тэгэж явахгүй штэ. Тий. Тэгэхээр юуч байхгүй үед тэгээд явж исэн учраас би бол яг аав ээжтэй амар баярлалтай. Хөгжим спортоос гадна би том болоод тий 10 жилээсээ ер нь эхлээд за оюутнаас эхлээд айгүй олон юм оролдож үзсэн. Ер нь би амар олон юм оролдож үзэх дуртай. Тэгээд одоо компьютерийн гар электроник юмнуудыг засах амар дуртай. Тийм нэг найзтай нэг хүнтэй танилцаа найзлаад юм сурч ирсэн. Тэгээд тиймэрхүү юм янзлах дуртай. Тэгээд бизнес үйл зөндөө олон бизнес хийж үзсэн. Монголд бол тэгээд хөгжимчээрнээсээ барилгын ажил хийгээл. Тэгээд өөрөө барилга бариад явахгүй л та. Тэгээл кафе нээж үзэн. Янз бүрийн юм зарч үзэн. Тэгээл энэ тентхийн одоо сүлжээ компаниуд гэхдээ олон бишэлтэй зүгээр яг зүгээр нэг орж исэн үе байдаг. Сонирхож байна. Тий, сонирхож ихтэй бас тэнүүгээрээ 2 сарын дотор амар өндөр амжилтанд хүрээд. Тэгээ би ингээ айгүй олон юм оролдож ингээ үзээ явж байгаад би яг 3 дахь курс тахтаа нэг зүйлийг л ойлгосон. Би 3 дахь курс тахтаа 2-3 эмч зэрэг хийждэг байсан. Тэгээд мөн тухайн үед чинь тэг бараг сарын сайн төгрөг би $1000 цалин авдаг гэсэн байхгүй юу. Тэгээд би нэг л өдөр бүх юм хайцсан. Тэр хийжсэн юмнуудаа. Тэгээ яага хийсэн гэдгсэн. Би ингээд залуу хүүхэд яг миний ингээд өдөр тутмын амьдрал би сургуультай явж байгаа. Тэгээ одоо ингээд нэг бахан олон улсын тэмцээнүүд ингээд тэр жилд 4 тэмцээн байсан. Тэгээ яг нөгөө бусад юмнуудыг хийдэг. Тэгээ ингээд харсан чинь би яг мөнгөний төлөө яваад байгаа юм шиг надад санагдаад байсан байхгүй юу. Энэ мөнгө надад аз жаргалыг өгч чадахгүй. Хөгжим маань олонгууд мөнгөгүй гэж гэртээ зүгээр хараад хоолоо хийж идээд тэгээд гэртээ давтаа сургууль дээрээ давтаад нэг тэмцээн уралдаанд ордог ч юм уу найзуудтайгаа энэ тийм тоглоо явахад тэр зүйл нь надад илүү их аз жаргал өгч ирсэн. Тэгээд за ер нь одоо би мөнгөний төлөө биш мэдлэг боловсролын төлөө явах хэрэгтэй байна гэж нэг удаа хайжсэн. Тэрний дараа нэг сургуулаа төгсчөөд бас хүртэл хайжсэн. Энд ирчээд бас хүртэл яг би яг мөнгөний төлөө явах гэдэг. Яг ингээ өөрийгөө ингээд нэг шууд ингээ зогсооччихсан. Тэр нь 3 удаа тэгээд зогсоосон юм байна. Тэгээд яг тэр зүйл маань одоо яг миний өөрийн хийх ёстой одоо миний зорилго гэх юм уу те тэр зүйл рүү маань илүү хөтлсөн гэж хэлж байгаа. Тий. Хөгжилтэй хүүхдүүд суугийн маань ивент тэтгэгч Цэндэмэ Dolls. Цэндэмэ хүүхэлдэйнүүдийг маань Монголд гэртээ байгаа ээж нар маань гараар урлан бүтээгээд Америкт худалдаалж байгаа ээж нарын бизнес юм а. Хөөрхөн хүүхэлдэйнүүдээ инхри өрстэй бэлэг болгон өгөөрэй. cendemedolls.com. Миний бодлоор хүмүүс хүүхдүүд их аимхай янз бүрийн юмнаас юм эхлэхдээ аажийн яа бүтэхгүй болов гэд юу ч хийхгүй те зүгээр ингээд гэртээ байгаад ингээд зүгээр тав тухтай орчинлуугаа ингээд налаагаад хорогдоод гэх юм уу та байдаг штэ. Таны ямар хүмүүжил таныг ингэж юм сонирхоход нөлөөлсөн бэ? Гэр бүлээс ч нөө. Тэгээ ер нь тухайд би ч гэсэн амар их хайдаг. Ямар нэг юм ихтэй наацхан лааж ирээ сайштай. Тэгээл бүтгэхгүй болов. Тэгээ ер нь бол яг айснаасаа болоод яг одоо харахаар айснаасаа болоод би амар их юм алдсан. Одоо зүгээр боломжийг алдсан гэсэн үг. Тэрнээс биш өөрөөсөө юм алдсан биш. Зүгээр л явж исэн боломжноос би тухайн үед айгаагүй
яг бодож исэн. За зориглол хийцэн байсан бол одоо надад илүү их өгөөжтэй байх зүйлүүд бол одоо эргээ харахад бол угаасаа хүн өнгөрсөн амьдрал харахад дандаа тийм юм байдаг шүү дээ. Тэгэл тэрэн дундаасаа тэгэл чадхыгаа шүрдэж авч одоо тодорхой хэмжээгээр чадсан. Тэгээд хүмүүжлийн хувьд дээр одоо иймэрхүү зүйлс хийхдээ бол аав ээжтэй нэг хэлдэггөө. Дугаал хийж. Манай аав нөгөө зүгээр мөрөөрөө сайхан ажиллая гэв. Хүний дээр нь битгий гарах гэж хичээ. Битгий хүний доороор яг амьдралын жишгээр сайхан амьдрал гэж ер нь яг тийм үзэл бодолтой хүн. Хөнгөд бид нар чинь залуу хүмүүстэй үгүй яаж хийж байгаа л те. Тий. Хүний дээр доор орохдоо бол биш хүн одоо энэ нийгэм чинь өөрчлөгдөж байна. Монголоосоо гарч үзээгүй хүмүүс байсан бол бид нэр одоо дэлхийн нийтээрээ ингээд дэлхийгээр аялж байна. Тэр айгүй олон юм үзэж байна. Бид нэг дэвших ёстой. Тэг ямар нэг юм хийгээл тэнгүүд. Тэгэл заримдаа амар их ганцаарддаг. Тэгээ манай нэг бид дээр дөрвөн ихчтэй. Ерөнхийдөө ихчнэртэйгээ их зөвлөлт нь. Тэгээд дөрвөн ихч маань дөрвөлээл өөр төрлийн одоо майнд одоо бодолтой хүмүүс. Өөр төрлийн хүмүүс. Тэгэл яг миний дээдлийн ихчүүл нэлийн сэргэлэн. Тэгээ ихчээсээ бас ер нь идея айгүй их авдаг. Одоо санаа авдаг. Тэрний дээдлийн ихч маань болохоор амар гарын эвдүүтэй уран. Яг тэр ихчийнхаа бас хажууд оюутан багтаа амьдардаг байсан. Тэр ихчээсээ бас амар гарын эвдүү юм болсон. Тэгээд дээдлийн маань ихч маань хүн амар тусрах уу? Яг тэр жишээ ер нь бол тэгэл нөгөө яг намайг жоохон бахад миний аав ээж, миний ихчнэр ямар байна? Яг тэр тусгалыг би өөр дээрээ авсан гэдэг юм уу? Тэгэхээр гэр бүлийн хүмүүжил гэдэг бол одоо яг эцэг их гэр бүл ямар байна? Тэрээс биш яг нэг сургуульд яваад нэг авчих зүйл биш. Тэгэхээр одоо яг аав ээж ихчнэрийнхаа нэг гой чанаруудаас нь өөртөө тусгаад аваад тэр маань одоо явж байгаа гэх юм уу? За та одоо Анура хөгжмийнхаа төвийг ажиллаад 6 жил болж байна шүү дээ. За тэр яаж эхэлсэн тухайгаа тэгээд ер нь зааж байгаа хүүхдүүдээс юу суралцж байна? Тэр эхлэхдээ жоохон сонио эхэлсэн. Айгу Америкт ирчээд тэгээ нөгөө мэдээж амьдрахын тулд ажил хийх хэрэгтэй болно тий. Тэгээ би нэг чулууны ажил хийж үзсэн, барилгын ажил хийж үзсэн. Тэгээ ресторанд гээд бас ажлууд хийж үзсэн л тий. Гэтэ айгу богино хугацаанд хийсэн. Тэгээ ирээл шууд олдож байгаа л угаасаа барилгын ажил, чулууны ажил гээд манай хураа ах нар бас наваг ингээд бодол авч байгаа байхгүй ажилтаа. Тэгээ нэг сар ажиллаад миний нөгөө гар хорвоо эвдрээл эрэнгүүд нөгөө яг би түрүүнд нэг 3 удаа өөрийгөө зогсоосон гэдгсэн шүү дээ. Яг би олон жил хөгжмөөр миний аав ээж өвчтгсэн, би өрөөцтгсэн. Тэгчээд би нэг хэдэн долларын төлөө би тэр одоо авсан юм би гар хорвоогаа эвдлээд би ингээ хаях гэж байна. Тэгээд нэг ер нь нийтдээ 2 сар яг барилгачуул хоёулангийн хийж үзээд тэгээ би шууд за ажил хийхгүйгээд хаяад тэгээд нэг өөртөө айгаа хитахан гар хорвоо эвдлэхгүйгээр ажил хайж эхэлсэн. Тэгээд би бараг 4 сар ажиллаж байсан юм уу? Тэр үедээ за хүүхдэд хичээл заах юм бол манай энд байдаг болдоо гэдэг ах маань надад бас анх чи ер нь надаа хүүхдэд заагаа. Тэгээ би чи энд ирсэн тийм юмыг мэдэхгүй. Тэгэл хаанаас юу гэж эхлэхээ мэдэхгүй. Тэгээ болдоохаас бас санаа аваад за хүүхдэд хичээл заах юм бол амархан мөнгө авах юм байна гэж бодсон. Шууд. Би бол багш болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Багш болохгүй л гэж боддог байсан. Тэгээд за гар хорвоо эвдлэхгүй юм байна. Тэгээ бас цэвэрхэн дээрээс нь цалинж гаагүй юм байна. Окей би ер нь хүүхдэд заая гээд ер нь бол өөрийнхөө биеийн амрыг бодож нийсэн сургалтын дөө. Тэгээд тухайн үед нэг 5-10 хүүхэдтэй, жилийн дараа ч бараг 20 хүүхэдтэй. Тэгээд жилийн дараа би хүүхдүүдийнхээ хамгийн анхны нэг тайлан концертыг хийсэн. Дөнгөж сурж байгаа хүүхдүүд шүү дээ. Яг тэр өдөр миний бодол дахин өөрчлөгдсөн байхгүй юу? Би мөнгө бодоод амархан юм бодоод
одоо энэ сургуулийн төвийг нээсэн бол яг жилийн дараа хүүхдүүдэд тоглохыг хараад багш гэдэг хүн гэдэг одоо багш гэдэг огтхоныг би ойлгосон гэх юм уу. Тэгээд тэрнээс хойш надад яг үүндээ ингээд тэмцээнд орно, тоглолтод орно, эдрэгт нь би илүү цагаар хичээлүүдэг, би мөнгө авдаггүй. Надад мөнгөн чухал биш болсон. Тэр хүүхд маань юм сурж явах юм бол нөгөө амьдралаас нөгөө авах би нөгөө оюутан бахтаас нэг дэгжсэн гэсэн шүү дээ. Яг тэр зүйлээ би болцсон байхгүй. Баяр жаргалыг авах. Тий, хүүхдүүдтэй ингээд тэр хүүхд маань би хүүхдтэй сэтгэл гаргаа заасан чи хүүхд маань сураад ингээд нэг тайзан дээр гараад тоглоход би амар их баярлж байгаа юм чинь. Тэг яг хөө мэдээ энэ зүйлийг дагаад амьдрал цаашаа явна. Нөгөө ер нь тэгэл аягүй олон хүмүүс ярьдэн штэ мэдээч бодол биш. Мөнгө хараад явах юм бол тэр бизнес ч бай, амьдрал ч бай цааш их хөгжихгүй. Тий. Мөнгө хоёрт тавиад яг юу хийх гээд байгаа, яах гээд байгаа юм уу олчих юм бол угаасаа энэ мөнгө гэдэг зүйл чинь угаасаа бүхэл юмнээ одоо бэкграунд байж л байгаа шүү дээ. Тэгэхээр би бол яг тэр зүйлийг ойлгосон гэх юм уу. Тий. Тэгээд яг хүүхдүүдэд заах амар урам орж исэн. Нэг жилийн дараа. Тий. Тэгэл одоо хүртэл заах явж байна. Тий. Нөгөө хүүхдээ тайзан дээр хараад баярлдаг шиг та нөгөө баяр жаргалаа үржүүлсэн байна тий. Харин тий. Намайг хүмүүс хүүхдтэй юу гэж асуудаг. Амар олон хүүхдтэй. Тий. Тэгээд баг зарим хүүхдүүд ингээд төгсөө авч байгаа нь би санд ш. Тэгэл залгаал гомдлоо чи багш руугаа яахгүй санаад ах чи өдөр гээ. Чамд 100 юм зааж гисэн шүү гэдэг. Тий. Би ихтэй ер нь хүүхдүүдтэйгээ амар friendly найзууд байх дуртай. Одоо нөгөө соёл урлагийн сургууль юм уу баг байхад багш нартай амар топ хүмүүстэй ингээл тавьцдаас очив ингээ. Бид нэр хажууд багшаа гээл би чи өөрөө залуу хүн жоох хөвгтэй ч гэсэн найзалж байна. Одоо миний том сурагч чинь мэдээ надтай амар гоё. Бид нар бол амьдрал ярина. Янз бүрийн юм ярина штэ. Тэ ер нь тийм байхыг амар хүсдэг. Тэ. За тэгээд хүүхдүүдээсээ юу суралцж байна? Багш хүн чинь бас заан тэгээ буцаагаад суралцдаг штэ. Тий ер нь бол одоо 6 жилийн хугацаанд амар их юм сурсан. Өөрийгөө хөндлөнгөөс харж чаддаг хэмжээнд хүртэл хүүхэд ер нь намайг амар хүмүүжилсэн гэх юм уу. Хүүхдүүд тий. За багш чинь ийм байх хэрэгтэй байна. Хүүхдүүдээ хажууд ийм зүйл хэлж болдоггүй юм байна. Тэг ганцхан хүүхдүүд гэлдэг хүнийг ийм үгээр амар гоор уншуулж болд юм байна. Тэгэхээр эн чинь би шууд ингээ хой хүнтэй харьцаж байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь би зүгээр амьдрал дээр гараа зүгээр одоо бизнес гэдэг ингээд айгүй олон ингээд хүмүүстэй харьцдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан зүйл. Тэгэхээр би янз бүрийн хүмүүстэй харьцаад арга ивэн олоод ингээ яаж ийна гэдэг маань одоо яг хой хүний миний хувьд бол асар том хичээл зөв хөгжмнөөс илүү хичээл байгаа байхгүй юу. Тэгээ тэр зүйлийг бол багш хүний яг хамгийн чухал олох ёстой зүйл юм болов гэж би бас бодсон. Тэгээд мэдээж тэгэл одоо 6 жилийн хугацаанд манайх ч 150 гаруй оюутан сурагчтай. Тэгээ одоо баг бас 100-аад нь байна. Тэгээ өмнөхөд нь бас төгсөөд нь гараа явцсан. Тэгээ янз бүрийн хүүхдтэй ажиллана. Янз бүрийн эцэг эхчүүдтэй харилцсан. Яас нэг бодлоосоо заримдаа бодохоор хэцүү ч юм шиг. Зүгээр миний толгой өвддөггүй байхгүй юу? Одоо зарим хүмүүс ойр толгой өвдөд ингээл адвил толгойн юм уу шүү дээ. Миний толгой нь бараг л өвдөхгүй л дээ. Гэтэ би яг сургуулийн төвөө эхлүүлчихэд тэр нэг багшлах гэдэг юмыг ойлгочоод тэгээ би нэг удаа нэг нэрийн дуртахгүй нэг хэдэн хүүхдтэй тэр ганц 2 хүүхдүүдэд хичээл авахын тулд 7 хоног болгон их хичээл 7 хоногт 2 удаа ордог. Яг хичээл ордог өдөр нь би заавал адвил уудаг. Хичээлд орохынхоо өмнө. Тэгээд би 2 жил тэгэж явсан. Тэгэхээр тодорхой хэмжээнд миний энэ тархины эдис амар өгч байгаа. Гэхдээ эргүүлээд яг би нөгөө залуу хүн болохоор бас тэрийг анзаарахгүй байж магадгүй. Хүмүүс буруу зүйл ярьж иж магадгүй. Гэхдээ тэр одоо би бүр тэр хүүхдүүдэд зориулж би толгойгоо өвдөхөөс сэргийлж
толгойн нэм уучаад би хичээлд ордог гэсэн байхгүй юу. Тэгээ 2 жил тэгэж ороод 2 жилийн дараа нөгөө хүмүүс маань сайжраад тэгээ одоо аягүй мондөг. Тэр хүүхдүүд маань ерөнхийдөө анхаарахтаа яг нэггүй одоо нормал биш амар хэцүү хүүхдүүд. Тэгээд би яг яаж аргаа нь олох вэ бас мэдэхгүй айгүй олон янзаар туршиж үзэж байгаа. Тэгэхээр толгой өвддөггүй хүний толгойг өвдтөл нь стресстүүлнэ гэхээр бодоод үзэхээр жоохон хэцүү байгаа. Тэгээд яг одоо тиймэрхүү ингээд зүйл хийжсэн. Гэтэ тэр маань бас ингээ яг би чинь багш юм шүү дээ гэдэг омгшлыг бас амар төрүүлдэг надаа. Одоо яг тэр тухайн үед хийжсэн зүйл маань хүүхдийн маань одоогийн төвшин, тухайн үеийн төвшин. Тэгээ би аргыг мэдэхгүйсэн ч гэсэн ямар ч гэсэн ард нь гарцсан. Тэгээ одоо отохоо одоо тиймэрхүү зүйлүүд байна л да. Яг тэр зүйл маань одоо тэр бүх зүйлээсээ би багшаас хүүхдүүдээс юм сурж байна. Би өөрөө ч юм сурж байна. Тэгээд гол нь сэтгэл юм уу да. Би сэтгэл гарах ёстой. Тэ. Тэгээд тэгж багч. Одоо хэцүү хүмүүстэйг нь одоо удаан сурдаг гэсэн үг. Одоо яг ингээд нөгөө нэг яг энэ тал руу ороо явах юм бол хоёлаа аюу зэгцтэй ихнээс нь ярьсан дээр баг. Ер нь бол яг сурах дуртай хүүхэд орж ирдэг шүү дээ. За нэг 100 хүүхдийн нэг нь нэж магадгүй, хоёр нь нэж магадгүй. Тэ. Надад ам гэлцаалаа. Ингээ. Тий, надад бол байдаг тийм хүүхдүүд. Яг бүр 13 4-тэй ажил хийн, сургалтын төлбөрийг өөрөө төлнө. Хөгжмөө өөрөө худалдаад аав. Бодоод үзтээ тэр хүүхэд ямар амар сурах эрмэлзэлтэй байна. Аав ээж нь хөгжмийн авч өгөөд мөнгөний төлөөд дахиад сурах эрмэлзэлтэй хүүхдүүд тэр бол орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр яг сурах дуртай хүүхд гэх юм бол аяйгуу цөөхөн яригдана. Тэгээд нэг хүн мэдхгүй юмд угаасаа дурлахгүй шүү дээ. Мэддэг байж ч дурлна. Тэгэхээр төгөлдөр хуур гэдэг нэрийг сонсоод ганц аяг сонсоод мэднэ гэсэн үг биш байхгүй юу? Тодорхой хэмжээнд анхан шатаа сураад нэг төвшөнд хүрсний дараа тэр хүүхэд нэг тодорхой хэмжээнд мэддэг болж штэ. Мэддэг болоод ирснийхаа дараа дуртай болно. Яг энийг эцэг эхчүүд аяйгуусаа ойлгох хэрэгтэй. Тэгэл одоо хүүхэд нь юу гэдэг ютубер ч юм уу эсвэл нэг найз нь мариур тоглоод эсвэл хийл тоглоод за байл эсвэл жуудаагаар хичээллээ ч юм уу. Би тэрэнд л явмаар би дуртай. Очлоо нэг яг мэдээд ирэнгүүт эхлээд хэцүү шттэ тий. Одоо мэдхгүй юм мэдэх гэж явж байгаа хүүхд чинь тэгээд сонирхолгүй юм байна. Би яваа байлаа гингүүд эцэг нь манай хүүхд дургүй байна уу? Эсвэл авьяасгүй юм байна гэсэн шийдлүүдийг ер нь амар их ярьдаг. Би ихтэй яг авьяастай авьяасгүй гэж ярих жоохон дургүй. Тий. Ер нь 100% хөдөлмөр. Тий. Авьяас тодорхой хэмжээнд нөлөөлнө. Тэр нь зөвхөн сурах явцад л нөлөөлнө. Тэр хүүхдийн нөгөө биений амар байна уу? Жоохон хэцүү ажиллах уу гэдэг дээр л нөлөөлөхөөс биш. Яг авьяастай хүн гэдэг чинь бүр абсолют хүмүүс гэдэг байхгүй юу? Тэр хүмүүсийг бас дахиад 1000-ны 1-д ч байна уу? Бас дахиад тусдаа. Тэр нь бол яригдах зүйл маань нийтийн одоо хүрээнд л яригдах ёстой болов уу гэж би бодож байна. Тий. Одоо танай оюутнууд ч бүгдээрээ төгсөөр бүгдээрээ ингээл хөгжимчд болохгүй шүү дээ мэдээж. Гэхдээ хөгжим дарж сурснараа тэр хүүхдийн амьдралдаа ямар ашигтай хөгжимтэй ойрхон өснөр урлагтай ойрхон өснөр тэр хүүхдийн амьдралд ямар ашигтай вэ? Би одоо хөгжим тоглоод одоо баг 20 жил болчихлоо шүү дээ. Би ихт энийг мэддэггүй байсан, мэддэггүй байсан. Яг тэгэхээр би өөрөө тоглоод би өөрөө юун дээр нөлөөлөд байгааг мэдэхгүй шүү дээ. Ямар ч гэсэн хөгжим гоё тоглож ил байна. Хүмүүс ойлгохтой ойлал энийхтэй инээж илэн. За би ямар ч гэсэн тодорхой хэмжээнд сурсал юм байна гэж ойлгож байгаа. Яг багшлаад ирэнгүүт ингээ хүүхдүүд маань эхнээсээ ингээд мундаг тоглоод ирэнгүүт яг тэр зүйлийг анзаард юм байлаа. Яалтчгүй. Бүр ингээ нүдэн дээр ил бүр харагдд юм байлаа. Би ингэсэн
надад энэ нөлөөлсөн юм байна тэгвэл. Энэ хүүхдэд ингэж нөлөөлж байгаа юм чинь гэсэн. Ер нь бол яг хөгжим урлагийн мэдрэмж, хөгжим биш, ерөнхийдөө урлагийн мэдрэмж бид нар чинь хөгжмөөр дамжуулж урлагийн боловсрол олгож байгаа байхгүй юу? Дуу бүжигч гэсэн адилхан яг эцсийн эцтэй урлагийн боловсрол олгож байгаа. Урлагийн боловсрол нөгөө ярьдэн штэ 6 дахь мэдрэхөө хөгжүүлдэг гэ тэ 70 дахь ухамсарыг хөгжүүлдэг. Тэр хийсвэр сэтгэлгээ тэгээд тэр биеийн амар амгалан байдлыг бас аягуулсан олж авч чаддаг. Тэгэхээр би сүүлд нь ингээ харахад надад болохоор би гарын аягүй өвдөлтэй. Багасаа ингээд нэг хуруугаар хөгжим тоглосон болохоор тэгээд ер нь ямар ч юмыг хүнд гологдохооргүй хийж чаддаг. Барилгаж хийсэн би хийж байна. Тэгэхээр ахуй талаасаа бол яг хувь хүний тэр нэг юмны аргыг олох. Ямарваа нэг юмны учрыг олох. Тэгээд нэг гол зүйл нь би ингэж боддог. Одоо ингээд 10 цаг нэг юмыг учрыг олох гээд нэг 10 цаг суудаг хүн. Хажуу талд нь 1 цаг суугаад учрыг олдог хүн хоёрын ялгаа айгүй их вэ штэ тий. Гэтэ энэ амар их hard work одоо их ажилдаг зүтгэлтэй хүн. Гэхдээ энэ хүн яаж хийвэл энийг би хурдан хийх вэ гэдгийг юм бодохгүй байхгүй. Урлаг болонгууд чинь нөгөө мэдээж урлагийн боловсрол анхан шат биш те. Ер нь ингээ яваандаа сайн сайжраад сайн хөгжүүлэх юм бол энэ хүн 10 цаг сууж байна. Үгүй энэ чингэл болоо юм биш гэдэг ийм сэтгэлгээс авдаг. Нарийн мэдрэмж гэх юм уу? Нарийн мэдрэмж. Тий. Тэгээд хатуужэл ер нь бол хоёлоо түрүүнд ярьсан шиг нэг зүйлийг л сайн сурч байгаа бол дараагийн юм айгүй амархан. Тэгэхээр одоо анх хөгжим сурж байгаа хүмүүс бол яг хөгжмөөрөө яг одоо 6 наснаас эхлээл 10 төгсөлөө ингээл явж байгаа. Дараагийн дахиад нэг өөр юм ихэд бол яг нөгөө саяны бас түрүүний ярьсантай адилхан ямар аргаар хурдан хийх боломжтой вэ? Өөрийгөө ядраахгүй. Тэгээд менежмент одоо өөрийнхөө ажлын төлөвлөгөөч гэдэг юм уу те. Тиймэрхүү юмд айгүй сайн нөлөөлнө. Гэхдээ одоо хүмүүс ингэдэг байхгүй тий айгүй их асуудаг яг юунд нь нөлөөлдөг ингээд юм чинь ингээд гар нь юм байж одоо арьсан цагаан болчихлоо ш гэдэг ч юм уу яг харагдахаар ч юм уу богинохон хугацаанд биш зүгээр л юм чи урт хугацаанд хөгжмийн боловсрол гэдэг юм маань яг тэр хүнийг ингээд баг багаар ингээл одоо гой хөгжүүлэл яваад тий. Тий урт хугацааны ер нь аялал гэж хэлэхэд болно. Тий. Би ерөөсөө тань шиг юм тайлбарласнаа сонсож байгаагүй. Айгуу гоё тайлбар. Нөгөө махан толгойг нь тархин толгой болгоно л гэдэг шиг л юм да тий. Тий. За. Тий яг тэгээд зарим хүмүүсд бол яг хүүхэд болгоны бие физиологи өөр. Зарим хүмүүс айгуу богино хугацаанд нөлөөлж чаддаг. Шууд сурлагт нь нөлөөлдөг. Нөгөө нэг орд нь нөгөө хичээлдээ явдаг гэхдээ нэг сайн сурдаггүй. Тэгээ сайн сурахын төлөө биш л дээ. Зүгээр хөгжмөн дээр айгүй сайн сураад эхэлсэн чинь бусад хичээлдээ айгүй сайн болцсон. Ягаад тэгэхээр яг хоёулаа саяны ярьсан аргыг олчиж байгаа байхгүй. Тэгээ бүр сургуулийнхаа тэргүүний сурагч өдөр болсон нэг хүүхдээ тий. Манай сурагчид донд амар гоё. Тэгээ хичээлдээ амар муу байсан. Тэгээ яг яг хөө мэдээж 100% одоо хөгжим нөлөөлсөн гэж хэлэхэд бас хэцүү тий. Чин баригдах зүйл баг. Бид нэр судалгаа хийж чадахгүй шүү дээ. Гэхдээ яг хөгжимд явснасаа хойш тодорхой хэмжээний хугацаанд тэр хүүхдийн бүх юм өөрчлөгдсөн. Фокус одоо нөгөө юу нь өөрчлөгдсөн байна тий. Тэгээд хүүхэд болгон дээр ер нь нэг тийм юм гарч ирнэ. Гэхдээ тэгэл үнэхээр одоо сургалтанд явдаг гэрнээсээ сурдаггүй хүүхдүүд бас байна. Тэ. Тэгээд энэ бол эцэг ихтэй холбоотой шүү л гэж шууд шалгах хэлгээд бол тэгээ эцэг ихтэй үл шууд холбоотой. Хүүхдтэй холбоотой биш. Тэ. Хүүхэд залхуу байх, юмоо давтахгүй байх, эцэг ихэд болон багшид худлаа ярих ч ерөөсөө гэр бүл тэр эцэг ихийн одоо хүүхдтэй хариуцлагатай байх. Тэгээ хүүхдээ анхаарч хаал явдал болов гэж би боддог. Тэ. Тэгээ бага насны хүүхдүүд хичээлдээ муу авч ивэл одоо аав ээжийн л буруу шүү дээ. Тэ одоо ээж аав нь хамтдаа
за хичээлийн хийх хэрэгтэй байдаг шүү дээ тий. Чи хүүхдүүд өөрсдөө юугаа мэдэхгүй болохоор миний охин тоогоо ингэж хийдий, монгол хэлээ ингэж хийдий гэдэгтэй адилхан одоо хүүхдүүдийг ямар нэгэн хөгжим рүү ч юм уу, урлаг руу ч юм уу залахын хооронд ингээд гараас нь хөтлөд хамт явах хэрэгтэй бах тий. Би охиныгоо анх ном унших дургүй байсан байхгүй манай охин. Тэгээ би миний охин энэ номон дээр юу гэж ярьж байна? Чи надад нэг яриад өгдөө. Ээж нь ном унших цаг байхгүй гингүүд амар дуртай ингээл. Ээж энэ ном чинь ингэсэн байна гэл. За би үргэлжлүүлж уншчаа шам танд юу болсон хэлээгээд тэгж явсаар хагаад манай охин одоо бүр номонд орцсон. Тийм болохоор аав ээж анханасаа ингээд certain ингэж нэг some level болтол хамт байх хэрэгтэй. Тий. Ер нь бол яг эцэг гэх ямар байхаас хүүхдээ авьяастай гэдэг зүйл бас яригдаа явж байна. Тий. Авьяастай гэдэг нь одоо юмыг айгүй амархан сурдаг хүүхдүүд гэдэг. Тэгээд хөгжмөн дээр үл бид нэр сонсгол rhythm тий тэднийг шалгаж авна штэ. Тэгэхэд айгүй урдан сурдаг хүүхдүүд орж ирнэ. Хажууд нь за танай хүүхдүүд ер нь бараг сурахгүй юм биш үү гэхэр хүүхдүүд орж ирнэ. Тэгээд 5 жилийн дараа эргээд харахад нэг авьяастай хүүхдүүд одоо байхгүй шүү. Явхаа болох нь болоод явж байгаа нь бүр муудсан. Нөгөө нэг авьяасгүй гэж яригдаа те жоохон сурахад жоохон удаашралтай энэ хүүхдүүд маань аюу сайн сурцсан. Энэний ард нь ерөөсөө эцэг гэх нь багт байгаа байхгүй юу? Манай хүүхэд юм болгонд авьяастай хурдан сурчтын гэж боддог эцэг эхчүүд тэгээ зүгээр сургалтанд нь л явуулъя мөнгөнд төлж байгаа юм чинь нөтэй гэд ингээ орхичдаг зөнд нь. Нөгөө нэг төрлийн хүмүүс маань манай хүүхэд жоохон таарах юм байна те. Ингээд жоохон дэмжиж өгье. Нэг аргыг халаад өгье гэд хүүхдийг ажиллангууд нөгөө хүүхэд маань эцээ тодорхой хэмжээний цаг хугацааны дараа нөгөө нэг мундаг хүүхдүүдийн хажууд бол бүр илүү мундаг болоо явчихдаг. Тэгэхээр эцэг эхчүүд маш чухал хүүхдийг түрүүнд би нөгөө хэлсэн яг авьяасгүй гэж битээ яриараа. Авьяастай гэдэг юм бол тэр чинь 1000-ны 1 тохиолддог тийм их нэг авьяастай гэж хэлсэн. Зүгээр гарын эвд үү ямар байна, сурах чадвар нь ямар байна, яг тэрэнд нь тохируулж эцэг гэх маань ажиллах хэрэгтэй. Би одоо эцэг эхчүүдтэй хэлдэг. Тэгээ бусад сургалтууд ч гэсэн яг ижилхэн яг түрүүний нөгөө номонд яг яаж оруулсан талаар те яг энтэй адилхан хүүхдээ ингээд дэмжээч гэнгээ. За ямар ноц сурах уу? Ямар аяа сурах уу ч гэдэг юм уу те. Хөгжмийн талаар бид нэр юу мэдэх ёстой вэ гэдэг байхгүй юу? Үгүй ээ, тийм биш. Ямар ч нот мэдэх хэрэг байхгүй. Зүгээр хүүхдээ яаж дэмжих вэ гэхээр нөгөө сургалтанд явууллаа, мөнгөний төлцөн хөргөж өгч ийна гэдэг байдлаар биш. За гэртээ ирэнгүүт нь за өнөөдөр миний хүүхэд ямар юм сурсан. За нэг заавал одоо ингэж шууд ингэж асуух алба байхгүй те. За гоё аяа сурсан уу? Заав нь ээж надаа аяа сонсъё. Ямар гоё аяа. Гэнгүүтээ за аав нь өглөө ажилд явахаас өмнө нэг сонсчих. За орой ирчээд аав нь утгаасаа өмнө нөгөө гоё аяаг чинь сонсчих. Энэ маань нөгөө хүүхдэд одоо өөрөө ном уншаад надад яриад өгөөч гэдэгт яг адилхан зүйл байхгүй юу. Тэнгүүд хүүхдүүд манай аав ээж хоёр сонсох дуртай. Хүүхд урамшин штэ. Тэрнээс биш нөгөө дэмжирэг гингүүд эцэгчүүд давтаараа чи гэл амар шаардлага өгдөг. Тэр нь яг одоогийн нийгэмд тэр чи амар дарамт байхгүй юу. Тэгээд дарамт өгөөд хаа чи хүүхд юу гэж хийх юм. Тэгээд нэг ер нь үл тэгээд одоо хүүхэд болгоны сургалтын явц өөр нэг аргыг олчлаа гэж цаашаа бас явчихдаг юм биш. Ямар ба нэгэн бүх зүйл ер нь би адилхан гэж боддог. Дандаа ингээд одоо левел те. Тэгээ нэг одоо за эхлээд гараад нэг ихний левел дээр гарчлаа, нэг шатн дээр гарчлаа. Тэгээ нэг хэсэг тэрийгэ баццгаад явна да. Явжгаад дараагийн шатны хана гараад ирнэ. Тэр үед дахиад шинэ одоо мэдхгүй юмтай тулгараад ирнэ штэ. Тэр мэдхгүй юм тулгараад ирэхэд чинь хүүхэд одоо мэдхгүйгээ мэдээд ирэхэд чи хэцүү болно штэ. Ухардаг байхгүй. Тэгээд залхдаг байхгүй. Гэхдээ хүүхэд олонгууд амар хэцүү юм байна. Би барахгүй, би чадахгүй юм байна
би угаасаа муудаад ийн гэж боддог. Яг бусад хүмүүсийн нүдэнд хүүхэд маань сайжрах байхгүй юу? Гэтэ энэ чинь зүгээр энэ оюуны л нэг юм байгаа байхгүй юу? Яг мэдхгүй юмныхаа өмнө ирээд ирэхээр хаашаа болдог. Яг энэ үед нь яг багштайгаа эцэг нь ярилцчихад одоо дахиад push хийх хэрэгтэй. Яг аргыг нь олох хэрэгтэй. Дахиад ингээд ийм шат. Зөндөө олон шат өгдөө. Би бол оюутан багтаа зөндөө олон шатаад тавьчихсан. Тэгээ яг би бас энийг би өөрөө сайжирч байгаагаа мэдэхгүй өөрийгөө муу болгоно л гэж болоод байна гэж бодсон чинь би нөгөө мэдэхгүй гэдгээ мэдээд ирэнгүүт би нүгээрээ угаасаа өөрийгөө муу гэдгийг мэдрээд байгаа байхгүй юу. Тий. Бусад хүний нүдэн дээр би сайжрал яваад байгаа юм. Тэгэхээр яг энэ зүйлийг бас эцэгчүүд тэгээ тэр тухайн хүүхдийн тэр яг үеийн хизээ гарч ирэх юм. Тий. Энэ болгоно чи яг багш нартай л ирж ирж байгаа. Тэрнээс биш эцэг ихгүй тоглож байгаа энэ хараад одоо дараагийнх нь левел яг орох гэж байна гэж мэдэхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь бол иймэрхүү шат дамжлагууд аюу их байдаг. Нарийн юмнууд бас байна. Тэрнээс биш эцэг эхчүүд маань их ноод сураал, хөгжмийн сураал юм бишээ. Зүгээр л гоё аюу амархан аргаар яаж хүүхдээ юмд дуртай болгох вэ? Дуртай болгоно гэдэг нь хүүхдээ дургу хүүхд авчирч байгаа бол хамаагүй загнаад ч гэсэн суулгадчих манай дээр. Угаасаа би ч гэсэн дуртайтай хөгжмөнд явал гимнастикт яваагүй л байхгүй юу. Тэгэхээр яг нэг шахаад одоо push хийгээд нэг ингээл оруулчих юм бол нэг жоох аргаа олцсон хүүхд маань шахахгүй өрөө явчтай. Эргээд жоох унаад ирэнгүүт нь дахиад нэг хөшүүрг болоод ингэ яваад байдаг байхгүй юу. Яг байнгын ингээд одоо танаа охин ч юм бол өөрөө хүсвэсэйг ном уншиж явж байгаа шүү дээ. Өөрөө чинь юу хэрэггүй байгаа шүү дээ. За одоо тэр уншиж байгаа номнууд нь дахиад нэг дараагийн левел рүү ороод ирнэ шүү дээ. Одоо жоохон хүнд ном руу ордог ч юм уу те. Тэр үед нь мэдээж өөрийн чинь хөшүүрэг ингээл жоохон нюансыг харуулаад тэгэхэд хүүхэд нь ороо явчихдаг байна. Тэгээ хөгжмөн дээр бол яг надад тэгэж мэдэгдэг. Тэгээ эцэг эхчүүд маань одоо манай хүүхэд авьяастай болов авьяасгүй болов юун сонирхолтой юм бол дургүй юмд нь яаж явуулах вэ гэдэг юм уу тийм. Айгу ер нь яг одоо ч гэсэн манай ингээд эцэг эхчүүд манайд явж байгаа эцэг эхчүүд дандаа л асуулт байна. Одоо яг ингээд би энэ зүйлийг эцэг эхчүүдтэй ярьдаг. Энийг ойлгох хүн байна, ойлгохгүй хүн байна тийм. Чихний хажуугаар гаргацдаг ч юм уу шүү дээ. Ямар хамаатай би явуулчлаа юм шиг соорно гэсэн байдалтай өмсч байна. Тэгэхээр нэгдүгээр хүүхд одоо жоохон хүүхдүүдийн сандлыг авна гээл яг Америк стайлаар тийм. Манай хүүхэд ер нь тэрэнд явъя гэсэн за яваалаа. Явж үтчихэд явахгүй гэсэн боллоо. Тэгээд нөгөө юм сэглээл. Тэгээд олон юмд явуулах хэрэггүй гэж боддог би. Хүүхдийг хичээлээс гадна 10 юмд явуулахад хүүхэд юу гэж сурах юм бэ? Тэ? Яг нэг чанартай, яг амьдралд нь хэрэгтэй эцэгчүүд маань өөрсдөө бас тэрийг мэргэжлийн хүмүүсээс зөвлөөд тэ асууд сураглаад өөрсдөө бас давхар шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгээ хүүхдтэй бас сонголт өгөх хэрэгтэй. 10 юмнаас за аав ээж хоёр нь ярьжгаад үнэхээр чиний амьдралд тэ ийм зүйл хэрэгтэй байна. Эсвэл өөрийнх нь сандлыг харцгаад 2 3 юмыг сонгож жоод тэр зүйл дээр нь судалгаа хийгээд окей за тэгвэл миний хүүхд одоо яг алинд нь явна. За чи явах юм бол амархан биш шүү те. Ер нь бол жоохон push хийх хэрэгтэй. Тийм. Тодорхой хэмжээнд. Тэгжээж хүүхдийнхаа сонирхлыг нь хөгжүүлэн тэрнээс биш шууд сонирхолтой юмд нь сонирхлын дагуу явна гэдэг. Бас л ховор зүйлэлтэй. Тий. Өөр чин түрүүний ярьжсэн тэр авьяастай тэр чадвар дээр ерөөсөө битээ юу яа санаа зов. Та хүүхдтэй анхаарал тавиад зөв талаас нь багштайгаа хамтраад хөгжүүлж чадах юм бол авьяасгүй одоо чадваргүй хүн гэж байхгүй. Зүгээр тэр хүн болгонд байдаг юмыг далд байдаг ил байдаг. Тэр далд байгаа юмыг л ухаж гаргаад байгаа байхгүй. Тий. Тэгээ ямар ч сонсголгүй хүн авчраад хөгжим ингээл олон жил тоглоод сонсголтой болдог байхгүй юу. Тэгээ тэр цаашаа илүү мундаг болохыг ч бид нэр үүсэхгүй. Тэгэхээр тэр огт байдаггүй юмыг бид нэр байлгаад байгаа юм биш те. Яг хүний бие байгаа тэр далд ухамсарт нь байгаа зүйлийг л ухаж гаргаад одоо баг багаар ингээ хөгжүүлж
одоо явж байгаа. Тэгээд ер нь хүүхдүүд үл яг үдэ би ч гэсэн тухайн үедээ тэгж л боддог байсан. Айгу богино хугацааны аялал гэж боддог. Хөгжим бол өөний жил яваал ч та болдог болсон. Уггүй яг бүр амьдралд нь тэр чигт нь наалтан гэдэг зүйлийг алах хэрэгтэй. Яг одоо хөгжмөнд яваад ихэлсэн бол за хэдэн жил сургалтанд явна. Хүүхд маань сурна, тодорхой хэмжээнд тоглолтог болно. Тэгээ амьдрал дээр гарна. Тодорхой хэмжээнд тоглоно. Хүүхдээс тэр зүйл нь биенээс нь салахгүй. Тэгээ манай эцэгчүүд ер нь туулбартай. Яг би зарим эцэгчүүдтэй хэлдэг. За та нар яг ингээд зүгээр хүүхдээ хөргөж өгөөд аваад ирэх юм бол та нар мөнгө битгий үрээ. Та нар миний цагийг битгий үрээ. Өөртөө цагийг битгий бол харин надтай ингээ ярилцаад хүүхдийнхаа юмн дээр анхаараад давтуулаад сонсогч нь байгаад ингээ гэх юм бол танаа хүүхэд аягүй сайн сурнаа. Та нар мөнгө өгөөд явж л байгаа юм чинь нэг л одоо сургаж байгаа юм чинь олигтойхон сургаач гэж би хэлдэг. Тэгэхээр яг эцэг их заа гэдэг нэгэд ирдэг хүмүүс нь бас 100% биш л те. Ер нь бол эцэг ихтэй бас шууд холбоотой. Ер нь бол хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг бол дуусшгүй 24 цагийн ажил юм шиг байгаа тийм. Өдөр болгоно яаж эндээ нэг юм сургачих уу, яаж хүмүүжүүлэх үү гэж план одоо нөгөө төлөвлөгөө гаргаж 1 жилийн, 2 жилийн, 5 жилийн төлөвлөгөө гаргаж авах хэрэгтэй юм шиг байна тийм. Хөгжилтэй хүүхдүүд суугийн маань ивент тэтгэгч Цэндэмэ Dolls. Цэндэмэ хүүхэлдэйнүүдийг маань Монголд гэртээ байгаа ээж нар маань гараар урлан бүтээгээд Америкт худалдаалж байгаа ээж нарын бизнес юм а. Хөөрхөн хүүхэлдэйнүүдээ инхри өрстэй бэлэг болгон өгөөрэй. cendemedolls.com. Одоо зорилго гэдэг юм бол өнөөдөр тавьсан зорилго биш, олон жилийн өмнө тавьсан зорилго маань одоо юм уу биелүүлэхээр яваад байна. Би яг энэ ажлыг хийж эхлээл зорилгоо тавихтаа ямар ч гэсэн Америкт өөрөнгө гэсэн хөгжмийн томчууд жижигч бай. Яг аль биесний сургуультай болъё гэж зорьсон. Тэгээ ер нь бол одоо сургууль болоход ер нь бэлэн болцсон. Зөвхөн сая пандемик гэдэг яг айгуу төлөвлөгөөтэй ажлуудыг жоохон хойшлуулчихлаа. Тэгээ Монголоос бас багш нар авчрах юм юутай, зорилготой, урд нь ч гэсэн визэнд оруулжсэн. Тэгээ бас яг пандемик гэдээ бас ирэхэ болцсон. Тэгээ бас яг одоо сургалтын төвийн миний өөрийн яг үндсэн зорилго гэдэг юм бол яг над шиг ингээд гадаадд ирчээд хар бор ажил хийж байгаа урлагийн хүмүүс те одоо энэ ер нь би бас урлагийнхандаа нэг газар ирэх гэж ихсэн ажлын байртай болгоё гэж аягүй их зорьсон. Тэгээд би угаасаа нэгээд одоо манайх дахиад 2 багштай. Тэр 2 багш маань ресторан зөөгч хийгээл явж исэн. Тэгээл манайд ороод яг мэргэжлийнхаа ажлыг хийгээ явж байгаа. Яг олон хүнд биш ч гэсэндээ ганц 2 хүнд гэхдээ цаашлаад энэ маань дахиад 5-10 ингээ болоо явбал одоо миний нэг жоохон ч гэсэн хөгжмөндөө нэг хийх ёстой зүйл юм гэх юм уу. Мэдээж энийгээ дагаад хүүхдүүдтэй Монгол хүүхдүүдтэй Монгол ангилгуугаа тэгээ Монгол одоо Орос Монгол одоо багш нарын руухан юугаар яасан тэр төрлийн ухамсарыг бас суулгая. Дээрээс нь монгол хэллээр ярьж чаддгүй хүмүүс орж ирэхээр эцэг их нь багшаа та монголоор яриач гэдэг байхгүй юу. Тэгэхээр бас давхар тэр чинь монгол хэл соёлоо бас өчөж байгаа юм. Тэг ер нь ингээл аюу олон юм байгаа л да. Зүгээр миний хийж байгаа одоо сургуулийн төв маань бол ганцхан ингээл хүүхдэд заагаад байгаа биш. Тэгээ би амьдрах гээд байгаа биш. Аюу олон зүгээр миний ингээл энэ гой бодож байгаа зүг төсөөлж байгаа зүйлд маань аюу үнцэнтэй гэх юм уу. Тэгээ манай сурагчид ч бас тоглолт моголт хийгээд хандсан байна босгоод өгчтэй. Нэг л антун тохоо ичэдийн оронд чинь 2 ч удаа хандвын тоглолт моголт бас хийж өгчээсэн. Тэгээ тэр болгон л одоо яг бидний гоё юу вэ шүү дээ.
хүмүүст амар гоё сэтгэл гаргах, сэтгэл өгье гэсэн ерөн зорилго маань. Та өөрөө морин хурд дарж туссан шүү дээ тий. Тэрнтэй адилхан хүүхдүүдэд өөрсдөө бие дааж сурахтаа яаж аав ээж нар туслах вэ? Бие дааж сурах маань сурна гэдэг маань тэр хүүхд маань яг юу хийж байгаагаа мэдсэн байх хэрэгтэй. Тэ яг яаж хийвэл би одоо энэ зүйлийг сурах ёстой вэ гэдэг зүйлийг мэдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр бие дааж суралцах чадвар бол ер нь тэр юмыг тодорхой хэмжээнд ойлгосны дараа хүссэн хүсэг угс суугаад ирнэ. Гэхдээ мэдээж тэрийг эцэгхүүд маань бас хянах хэрэгтэй, шаардах хэрэгтэй. Одоо би ингээд төвтөр дээр нь тэмдэглээл за тэдэн удаа хийгээд ирээрээ гэж тэгэхэд гэртээ очиод багш даалгавар өгөөгүй. Эсвэл өгсөн өнгөтэй тэр сурыг гэсэн хүсэмэл ирмэлзэл биш зүгээр багш яг 10 удаа хийгээд гэсэн нэг 2 4 5 дууссан гэж ирдэг байхгүй юу? Эн чинь тэр хүүхд маань тэр ингэж хийснээрээ яг юу хэрэгтэй байгаа вэ гэдэг зүйлийг ойлгож эхлэхгүй байгаа байхгүй юу? Одоо хоёулагийн ярьж байгаа энэ хүүхдүүдэд ойлгох те ингээд энэ бүх зүйлийг зүгээр хүүхдэд хажууд нь сууж байгаа л ингээд хэлээд өгчих бас болохгүй зүйл те чинь одоо яг нөгөө хийж байгаа зүйлтэй холбоотой багаар ингэж хэлж өгөх ёстой. Тэгэхгүй шууд за ингэдэг шүү. Ингэж ойлгож ил хийх юм бол энэ шүү гэж хүүхд хийж юм. Хүүхд ойлгох юу ойлгох юм. Тэр нөгөө яг туршлага нь байхгүй учраас хэцүүлтэй. Тэгэхээр ямарваа нэгэн юмыг эхлүүлэхэд тэр ажлынхаа 50% хийчихэж байна л гэсэн. Угаас юм болго ярьдаг шүү дээ, тий. Эхлүүлж байна гэдэг чинь л хамгийн том алхамч. Эхлүүлсэн юм бол цаашаа явна. Эхлүүлээд тэр нэг яг ихний тэр хэсэг хугацааг тий эцэг эхчүүд маань илүү одоо болгоомжтой, илүү одоо тэрэн дээр гоё хариуцлагатай ингэж явж чадах юм бол хүүхэд юун дээр ч байсан юу ч байсан сайн сурч чадна. Тий ганцхан хөгжмөлтөө бүх юм дээр тий. Тэгэхээр бие даах чадварыг хурдан олгохын тулд тэр нэг ихний хэсэг юг маш хурдан тогтоох хэрэгтэй. Тэр левел дээр нь хөгжих хэрэгтэй. Тэгэхээр чинь нөгөө нэг за ингэхээр чинь яг хөгжиж бие даах чинь тэгэхээр чинь зүгээр бэлэн будаа штэ. Уусаа тийм зүйл байхгүй. Тэгэхээр эцээдтэй л эцэг эхчүүд маань хүүхдийнхээ юмд оролцох хэрэгтэй. Зөв талаас нь зөв оролцох хэрэгтэй. Тэгээд эцэг эхийн хөдөлмөрийн үр дүн нь дараа нь хүүхдтэй гарч ирнэ. Та нарыг сүүл дээрээ эцэг их унтахгүй хөгжимд автчих гэж шүү дээ. Яа амармаар байна болий гэж тахчихгүй байж л даа. Тэгээ яг тэгтэл нь орлох хэрэгтэй байхгүй юу? Тэгээ тэгжээж л хүүхэд илүү цаашаа хөгжинэ. Тэгэл хүн болгон бас ингэж чадахгүй. Ойлгож хүн болгоны амьдралын хэм маяг өөр. За нэг явсан болоод сурсан болоод энэ зүйлийг ойлгохгүй ингээл хөнгөн яваал байцгаал нэг өдрөл 10 жил төгсөөл коллежид ороод явна. Яг л адилхан босод юм дээр ингээл яг ойлгохгүй юм шиг ойлгож байгаа юм шиг нэг ийм амьдралын хэв маяг бас тогтохгүй. Олон юмн дээр бас хитрхийх явуулаад сэглээд за өнгөцгөн явахаар хүн дараагийнхаа амьдралд мэдээж адилхан өнгөцгөн л одоо босод зүйл дээр ч гэсэн тэгж л хандна. Тэгэхээр 1 2 3 ч бай тээ. Яг барьсан юм ерөөсөө яг тоошд нь хүүхдийнхаа яг чадах хэмжээнд хүртэл нь тий одоо ур чадвар нь хүн болгоны хөвд учраас яг тэр чадах хэмжээнд хүртэл нь эцэг их маань яваад үзэх хэрэгтэй. Тэгээд тэр зүйл нь угаасаа сайжирдаг зүйл учраас тий ер нь багаас л аягүй сайн энэ зүйлүүдийг аягүй сайн ойлгох хэрэгтэй эцэг эхчүүд маань бол тий. Би танаас ингэж асуучихсан байхгүй юу? Залхуу хүүхдийг яаж хөгжим сургах вэ гэж асуух гэжсэн аа. Одоо би ойлголоо. Залхуу хүүхэд биш залхуу аав ээж л байдгийн юм шиг байна. Тий? Тэрнээс хүүхэд бол
аав ээжийнхээ удирдлагаар л ерөнхийдөө явна шүү дээ тий. Тийм болохоор аав ээж нь баан ингээд хамтдаа юм хийгээд ингээд уйгахгүй ингээд тий. Яг юм бол хүүхд яалтчихгүй юм хийгээд ах юм байна. Аав ээжтэйгээ ингээд тий. Тийм болохоор аав ээж нь зургтан дээр суугаад миний хүү тэр хөгжмөө давтараа гэх юм бол тэр бол болохгүй байна тий. Тийм болохоор залхуу хүүхэд гэж байхгүй. Авьяасгүй хүүхэд гэж байхгүй. Одоо тийм юм хийх дургүй хүүхэд гэж байхгүй. Хамгийн гол нь ээж аавын оролцоо хэр байна гэдгээс л хүүхэд хамаарч шүү дээ тий. Тийм болохоор хүүхдүүдээ ийм тийм тэгээд загнахаасаа өмнө нь би яасан бэ? Би энэ хүүхдийг яаж хүмүүлж байна гэж яах хэрэгтэй юм бэ тий. Тэгээд одоо ингээ хоёулынгийн ярианаас би түрүүн насны хэлсэн эцэг эхчүүд маань хүүхд одоо энэ аргачлалыг олно гэдэг маань хэцүү зүйл ерөөсөө биш ээ. Ингээл ном уншаал одоо амар их юм судалж байгаа л яг энэ үед нь ингэж хэлэн юм уу томьёо юм байхгүй. Зүгээр л нөгөө одоо аав ээжүүд чинь ингээ том хүмүүс болсон тий. Том хүмүүс болохоор ингээд нэг сэтгэл хөөрөл жоохон багтаа болсон гэдэг юм уу. Бид нэр жоохон бахад цагаан сараар ямар их баярлдаг байлаа. Одоо цагаан сараар нэг амар баярлдаггүй шүү дээ. Яг энэтэй адилхан тэгэхээр нөгөө би үл манай эгчнэрийн хүүхдүүд гээд 13 үеэлдүүтэй би. Би ер нь ингээд хүүхдүүдтэй харьцахдаа би дандаа өөрийгөө хооронд нь тавьж үздэг. Би тухайн үед тэгдгээр ингээд тахаад би ч гэсэн ингэх л байсан ш. Тэгэхээр намайг аав ингэж загнадаг байсан. Тэгэхээр гэж боддог байхгүй юу. Тэгэхээр одоо би буруу юм хийгээгүй байхад манай аав ингээд намайг загна. Тэгэхээр би одоо яг ингээд энэ хүүхдүүдийг ингээд бодож байгаа байхгүй. Би ингээд тэр хүүхдүүдийг одоо эцэг ихэн загнахтаа яг тэр хүүхдийн оронд нь орж үзээд би буруу юм яг энэ үед би хийгээгүй байхад намайг аав загнадаг байсан. Тэгэхээр надад яг юу бодогддог байсан юм бол гэд бодоод үзэхээр ерөөсөө гэх болчдөг байхгүй юу. Тэгээд одоо тэр аргачлал олно гэдэг маань өөр айгүй энгийн амьдралын хэв маягаас шалтгаалаад байгаа. Тэ? Одоо айгүй ингээд айгүй амархан зүгээр охиндоо ээж нь ингээд завгүй байна. Энэ номыг уншаад ээжтэй яриад өгөөч гэдэг юм чинь амар тийм судалгаатай хэцүү зүйл юм. Үгүй үстэй тий зүгээр айгүй симпл амархан зүйл шүү дээ. Яг энэтэй адилхан байхгүй юу. Ерөөсө хөшөөрөг гэдэг зүйл маань яг л аав нь унтахаас өмнө надад аяа чинь сонсчих. Өстэй гоё аяа байна гэж хэлэхэд судалгаа хэрэггүй л байхгүй юу. Тий яг ийм зүйлээс эхэлнэ. Тэгээд цаашаа нагаа эцэг эхүүд маань одоо ер нь ямарваа нэг юм сурахад багш ингээл багшаал гэсэн ерөөсөө байхгүй шүү дээ. Би яг эцэг эхчүүдтэй л дээ. Би зөвхөн 10%-ийг л өгнө танай хүүхдэд. Би илүү өгч чадахгүй. Харин танай хүүхд чинь өөрөө 90%-ийг нь олох хэрэгтэй. Тэгэхээр зүгээр би чиглүүлэл өгч байгаа юм. За ингэвэл ингэдэйн шүү л гэдэг зүйлийг хэлж өгч болохоос биш. Хүүхд маань яг өөрөө суугаад давтаж ээж, ойлгож ээж энэ зүйл маань одоо хөгжиж явдаг. Нөгөө яг энэ тархины зүйл учраас. Тийм болохоор би тархинд нь хаднаас харж идэг гэд хийчих боломж байхгүй учраас. Тий. Яг энэтэй адилхан эцэг эхүүд маань яг ийм айгүй энгийн зүйлээс эхэлж ээж хүүхд маань цаашаа левел ахинтай явах болгонд эцэг эх ч гэсэн дахиад явчихдаг. Нэг аргыг нь олцсон хүмүүс чинь дараа нь бүр амар инээдтэй амархан бол явчихдаг. Тий. Манай аав ээжийн нөгөө яг намайг гоё одоо энэ хэмжээнд хүртэл дэмжсэн зүйл маань ерөөсөө энэ манай аав ээж ямар ч хөгжмийн юу байхгүй тий хөгжмийн боловсролгүй хүмүүс тэгэл намайг соёл урлагийн сурвал улсынхаа шалгалт өгөхгүй улсын шалгалт чинь бид дандаа л Моцарт, Чайковский, Бетховен гээл том зохиолыг тоглож штэ тайз нарт алтаад гээ сууж байгаа чи тэр хүмүүс анх мамуу нашир дээр л байсан бол одоо бүр сонгодог зохиолыг сонсоод чи тэр яг тэн дээр алдаад байна гэдэг хөгжсөн байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг өөртөө ч мэдэхгүй өөрөөхд байгаа юм тий. Тэгэхээр айгүй энгийн зүйлээс эхлээд ер нь хүүхд чинь бас амар хөөрхөн. Би бүр нэг өөрөө хүүхдгөө гэхдээ ингээд одоо ингээд айлын жоох хүүхдүүд хичээл заавал хүүхдүүдэд би амар хайртай болсон. Тэгээд хүүхдүүд айгүй хөөрхөн
яг цагаан цаас шиг тэгээд нэг аргыг олгоод амар амархан тэгээд зарим хүүхдийг чихрээр аргыг олно дээ. Зарим хүүхдийг би ингээд юу ч хэлэхгүй ингээд суугаад тахаар өөрөө арга олчтой. Зарим хүүхдийг яг загинжээж л тэр хүүхэд яг юм хийдэг хүүхдүүд байна. Зарим нь инээгээл ах юм бол юм хийдэг хүүхдүүд байна. Тэгэхээр нөгөө яг хүүхэд болгоны юу өөр тэгэл тэр болгоныг эцэг маань зүгээр хамт амьдарч байгаа юм чи мэдчих хэрэгтэй. Тэгээд багш нараас айгуу сайн зөвлөгөө авч явах хэрэгтэй. Тий. Ойрхон ажиллах хэрэгтэй. Тэгээд хүүхэд маань яг гэр бүлийн аав ээж нь үл яг хүүхдэд нь тол өгдөг шүү гэдгийг айгуу сайн олох хэрэгтэй. Яг өөрөө чи хэлснээр кино үзэл, телевизээр үзэл гэдэг үл тэгээ хүүхдүүд iPad үзэл. Тэгээ эцэг зарим хүмүүс ингэж орж ирдээ. 5 6 настай хүүхдээ. Бид хоёр бүр дийлхээ боллоо. iPad-наас алахгүй. Орж ирээл над дээр орж ирээ шалгуулах гал iPad-ыг авъя гэхэд тэр хүүхэд бүр уйлаад гашгираад таваас. Тэр яг юу гэсэн үг вэ? Тэгээд манай хүүхдийг ингээд сургаад өгөөч. Бид чинь хөгжмийн боловсрол олгож байгаа болохоос хүүхэд хөгжлийн төв биш шүү дээ. Хүмүүжлийн төв биш шүү дээ. Тэгэхээр одоо бид нартэй яг одоо ингээл нөгөө олон хүүхэдтэй харьцаар амархан сурдаг эсвэл амар хүмүүс ч гэж байна л да. Яг эцэг ихтэй нь уулзаал шууд тэр хүүхдийг ерөнхийдөө гадалцдаг байхгүй. За таны хүүхд чи аюу сайн сурна итгэлтэйгээр хэлж чаддаг байхгүй бид нэр тэр цонцголон жоохон тийм байсан ч гэсэн хамаагүй. Танаа хүүхд тий яг аав ээж нэг хүнтэй ярихтаас нэг яг хариуцлагатай гэдэг нэг хүмүүс идэв штэ. Яг ингээл тиймэрхүү хүмүүсийг харахад шал уу. Тэгэл амар мондөг сонсолтой ингээл сэргэлэг өргөлөөрт орж ирэл аав ээж нэг анх ирээл нэг уулзгаал цаг авахаасаа их сүлээр ингээл ихээр чинь яг тэр хүүхд харагдаад эхэлсэн. За ер нь 1-2 жил яваад цааш явахаргүй хүүхд байна л. Тэгэхээр энд ерөөсөө хүүхэд ерөөс хамаагүй байгааз. Тийм. Яг эцэг эхүүд маань амар чул одоо гол оройлыг гүйцэтгэх хүмүүс. Тэгээд анханасаа тийм амьдралын хэв маяг сураагүй л одоо засаад хэцүү. Тэ? Сурах үйл явц нь айгүй удаан хөдөлгөөн байдаг. Айгүй хэцүү. Ер нь бол яг багш нарт тэр би адвил ууж 2 жил явсан гэхээр надад ямар хэцүү байсан бохоо те. Гэхдээ эцэг эхүүд тийм зүйл дээр бууч өгөх ёсгүй. Тэр эцэг их маань айгүй сайн би одоо ийшээ тоглолтын тавь хичээлээ кэнселт хийгээд тэгэхээр заавал надаас хичээлийн өгч авдаг. Ерөөсөө одоо эцэг ихний яг хариуцлагатай байж чадсан. Юу яагаад хүүхдүүд маань муу байсан ч гэсэн эцэг их нь яг л цагтаа ирнэ. Тэгэл хүүхдүүд давт гэсэн бол яг давтуулна. Гэтэ тэр эцэг их айгүй мундаг. Тэгээ одоо хүүхдүүд нь айгүй мундаг. Тэгэхээр тийм хэцүү байсан ч гэсэн сурах боломжтой. Тэгэхээр бити бууж өгөөрэй. Яг та хүүхдийнхээ төлөө хүүхдийнхээ ирээдүйг бодож ивэл хөргөж өгөөд мөнгөний төлөө хооллох бишээ. Энэ үл тэр чин зүгээр л баг одоо юу гэх юм. Би бол тэрийг нэг одоо нэг эцэгхийн үүрэг гэхээс илүүтэйгээр басал амьдралын зам хэмжээ яах юм. Яг эцэгхийн үүрэг гэд ирэхээр чинь тэгээ хүүхдийнхээ ирээдүйн боловсрол дээр аягүй сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд яаж ч байсан цагаа гаргаарай. Тэгвэл тэгээ дараа нь гүшсэнийхаа дараа манай тэр ингэчлээ гэж сэтгэл санаа зовж ирснаас тий. Одоо залуу байгаа дээрээ хүүхд чинь бага байгаа дээр илүү их бичих хэрэгтэй л гэж хэлмээр байна да. Та сая хэлсэн шүү дээ. Хүүхд нь мууч гсэн яг цагтаа ирээд яг ингээд яадаг гэж шүү дээ. Явдаг гэх. Ихэлсэн юм ингээд хайчдгүй маа. Бид нэр ингээд эцсийн хүртлээгээ цагт нь ирээд ингээд тэр whole process одоо хүүхдэд юм зааж өгч юм те. Хүмүүжил зааж өгч шүү дээ. Хүн хөгжим биш. Тэгээ ер нь бол тэгээд нөгөө хөгжмөл яриад байгаа болохоос биш. Айгүй олон юм явж байгаа хоёлын түрүүнд ярьсан те. Амьдралын бүхэл юм тэнд явж байгаа. Тэгэхээр миний нөгөө олон юмд явуулаад хэрэггүй гэдэг чинь яг
нэг юмн дээр угаасаа амьдралын бараг бүх юм байгаа. Баггүй юу? Одоо би түрүүнд хэлсэн 10%-ийг нь багш нь 90%-ийг нь чогш өөрөө олох хэрэгтэй байхгүй юу? Яг энэтэй адилхан нэг зүйлийг 90% нь өөрөө олцсон хөлт чинь дараагийн зүйлийн 10%-ийг сонсоход аюу амархан байхгүй юу? Тэгээд дараагийн зүйлийн 90% чи 90% биш байхгүй юу? Яаж хийхээ мэддэг болсон. Тэ? Яаж одоо ачааллахаа мэддэг болсон. Анализ хийхээ мэддэг болсон чинь 30% аваад аюу урдан дараагийн юм руу ингээд ороо явчихна. Тэгэхгүй манай эцэгчүүд олон зэрэг юмэр л нэг гэл явуулъя гэж бодоод идэв. Тэр нь нөгөө нэг яг тэр цаад гой мөн чанарыг нь амьдралд хэрэгтэй юмыг нь олж чадахгүй зүгээр л нэг төгөлдөр хураад нэг ая тоглоод нь штэ. Зүгээр ая тоглох биш байхгүй юу? Яг одоо нэг зүйл дээрээ 100% сэтгэл гаргаад за төвчээ авал да. Амар сайн бэлдээл те бүр яг гэр бүлэрээ нэг амьсгалд нь штэ. Бүр яг эн чинь өөрөө яг тэр нэг цаад юмыг нь одоо хүүхдүүд ойлгуулад идэг гэж би боддог. Би ч гэсэн угаас яг багаас яг нэг ингэж яваад нэг ингэж яваад ингэ салбарлаж ингэж явсан болохоор надад ямарваа нэгэн шинэ хөгжим ч юм уу шинэ юмыг сурахад надад яг жоох амархан санагддаг. Тэгээ тийм болохоор би яг тэгж бодчих. Одоо дүнг гаргасан гэх юм уу өөртөө. Тэгээ одоо хүүхэд нэг эхлээ хоол хийгээ сурцсан байхад жоохон өөр юмнуудыг өөрчлөл өөр хоол хийгээ сурч штэ тийм тэрнтэй адилхан. Тийм яг тэрнтэй адилхан. Тэгэхээр хөгжим сурснараа хөгжмийн юмнуудыг амархан сурна гэсэн үг биш. Хөгжим сурснараа амьдралын бүх юмн дээр хэрэгтэй. Бараг одоо хөгжмийн урлаг тийм ганцаа хөгжим биш шүү. Урлагийн боловсрал авснараа одоо бүх төрлийн зүйл рүү хөрвөхөд маш боломжтой. Тэгээд энэ чинь хүний далд тухамсар хийсвэр оюун ухааныг хөгжүүлдэг зүйл учраас ер нь бол заавал одоо орчин үед бол зүгээр ингээд нэг сургуулийн оюут хөгжиж очоод яхад амар өндөр. Араг их тийм болцсон байл шүү дээ. Тэгээ одоо нөгөө Монголд нөгөө англи хэлгүй хүн байхгүй гэдэг шиг одоо дэлхийн нийтээрээ ер нь энэ боловсрал юу айгүй анхаарч шээ. Тэгээд чинь хөгжимчин баг зүгээр мэрэгжил биш зүгээр багасаа сурцсан. Гэтэ амар гоё тэр үнийг хөгжүүлээ явчихж байгаа байхгүй. Тэгэхээр би нэг юм өөрийнхөө боддог нэг зүйлийг хэлэх гэж байгаа юм байна. Хөгжим сурснараа тайсан дээр гарч тоглоод хүмүүсийг баясгаад тэнэгээрээ багшлаад мөнгө олоод эсвэл ийм зүйл ерөөсө бодож болохгүй. Би бол хүүхдүүдтэй ингэж хэлдэг. Би өөрөө ч гэсэн яг тэр зүйлийг авдаг учраас. Тайзан дээр тоглохоос илүүтэйгээ би одоо ингэж хүн амьдрал дээр гараад ирэхээр гоё юу яа, мохоо юу зөндөл үе шүү дээ. Тэр болгонд хүний тагчин тэгээд өдөр болгон өөр температуртай. Тэгэл би жоохон ядарсан үедээ, сэтгэл санаа унсан үедээ. Би ингээл ганцаархнаа суугаад хөгжим тоглоход би ингээд барчлага засарчдаг байхгүй юу. Тэ би ингээд өөрийнхөө тэр энергийг муу энерги бүгдийг гаргацдаг байхгүй юу. Өөрийгөө эмчилж чадчихжээ. Тий, эмчилж байна. Тэр утгаараа нөгөө урлагийн хүмүүс жоохон ер нь жоохон залуулаг байдаг гэл ер нь нэг тийм байдэн штэ. Тийм яриа байдэн штэ. Тэр чинь бас яг царай зүсний ч юм уу тийм биш байхгүй юу. Яг тэр оюун ухаанаа ингээд өөрийгөө тайвшруулж чадчих байгаа учраас энэгээрээ хөгшрөлт нь арай бага. Тэрийгээ дагаад одоо биоорганизм нь бас жоохон багц гэдэг юм уу те. Тэгэхээр энэ зүйлийг бас аюу сайн ойлгож авах хэрэгтэй. Эцсийн эцтэй хөгжим сурсан, урлаг сурснараа те амар амгалан амар гой болох юм байна гэдэг. Хой хүн өөрөө өөртөө л хайртай байхгүй бол хин хаалган те. Тэгэхээр яг тэр хүүхдэд одоо ойлгохгүй тоглож байгаа ч гэсэндээ 10-20 жилийн дараа тэр хүүхэд агуу мундаг одоо технологи болчихлоо те. Амар стресстэй те. Хуйлч, эмч. Гэтэл хөгжим тавцаа суух бүх юмаа мартаал өөрийгөө гой цэнэглээд явж байна гэдэг чинь тэр хүний ирээдүйн амьдрал айгүй маш том юм байна. Гэх юм уу? Тийм. Одоо нөгөө сүүлийн үед ээж аав нар их яриад байгаа штэ ингээд манай хүүхдүүд ингээд ямар ч тийм
өрөвдөх сэтгэлгүй, emotion байхгүй, сэтгэл хөдлөлөө гаргаж чадахгүй байна гэдэг шүү дээ. Миний бодлоор хөгжим сурахад сэтгэл хөдлөлт их нөлөөлдөг баг тий. Сэтгэл хөдлөл нөлөөлнө. Ер нь урлагийн хүмүүс амар эмзэг болчтой. Тийм. Эмзэг гэхэр чинь сэтгэл хөдлөл илүү ихтэй гэсэн үг шүү дээ. Тэгээд амархан юмд баярлж чаддаг, амархан юмд гомдчтэй. Үнэхээр баярлахаараа амар баярлалтай. Энгийн хүмүүсээс илүү баярлалтай. Тэгэл одоо нөгөө чинь 6 дахь мэдрэмгүй одоо юу хис үр сэтгэлээ хөгжсөний шинж ахгүй юу. Нэг гоё ингээл нэг үзүүрч юм уу үзэхэд энгийн хүн ста гоё юм байна. Урлагийн хүмүүс болгонгоор чи яа ямар гоё юм. Яг ойлгож байна. Одоо ямар ч энгийн хүмүүсээс арай илүү зүйлийг мэдэрч чаддаг. Тэгэхээр яг тэр амьдралын нюанс чинь өөрөө мэдрэмжтэй байх нь айгүй чухал шүү дээ. Тэгэхээр тэгэл эцээ дахиад нэг амьдрал руу ороо явчихж байгаа байхгүй юу? Урлаг маань бол тийм. Мэдрэмжинд амар сайн нөлөөлнө. Тэгэл баг чимхгээр ингээл өөрчлөгдөөл яг. Одоо нэг хөгжим тоглоход ч ингээл ингэдэж штэ. Тэр чинь нэгэл шууд мэдрэмжийг шууд суулгаж болохгүй. Эхлээ шаал хотлоо хийс үр юм уу? За чи тэр байшин картаа тэр цаанаас нь ингээл одоо амар том машин ирж иж идэм үү те. Тэгээ машин ингээ ирэхээр одоо яг тухайн үеийн байдлаас болоод үлгэр ярьж байгаа. Эсвэл ялаа малаанаас чинь. За нөгөөнөөс нэг ялаа ирлээ хоорондоо муудалцлаа гэж. Яг ингээ чи нэг ингээ ботоод үзтээ тэр хүүхдийг тусгаж авахд хэцүү л те. Гэтэл нэг яах гэж байгаа гээл нэг ингээл энэ тэгж байгаа чи явандаа энэ зүйл маань одоо автоматар ингээд бид нар шууд автоматар энэ зүйлийг за энэ дээр нь чанга энэ дээр нь зөөлхөн гэж бичиж өгдөг байхгүй юу? Тэр чинь хүүхд мэдрэхгүйгээр автоматар тоглоод байна шүү дээ. Нөгөө автомат зүйл маань явандаа өөрийнх нь болоод ирчихдэг байхгүй юу? Энэ дээр угаасаа чанга болсон надад илүү гоё юм байна. Тэрээс биш нөгөө ерөөсөө тим юм дээр туршлагагүй хүүхд маань шууд мэдрээл ингэж тоглоно гэж юм байхгүй юу? Тэгэхээр мэдрэмж бас аягүй чухал. Тэг ер нь ингээд харилцаанд ч гэсэн тий ингээд хувь хүн ингээд ямар ч эмошнгүй хүнтэй байх амар хэцүү байдаг штэ. Одоо гонигтай байхад нь тий хамт гонигтай байж чаддаг ч юм уу тий гонигтай байна би ч хамт гонигтай байна гэдгээ бас илэрхийлж чаддаг тийм чадвар бас их чухал тий. Окей. Одоо зүгээр би анхнаар нь хөгжим ярьжээ. Хөгжмөөр ингээд явууллаа шүү дээ тий. Хөгжимчин болохгүй ч гэсэн хөгжмийн боловсрол боллоо. Тэгээ хажуугаар нь юу яах хэрэгтэй? Нөгөө илтгэх хурлаар хүүхдийн ярианы чадварыг нь давхар өөр юм хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжмөл харин яриаг нь хөгжүүлэхгүй шүү дээ. Тий. Яг өөртөө тоглоол мэдрээл ингэж байгаа болохоос биш. Яг ярианы талын юмыг хөгжүүлдэггүй шүү. Ярианыхын талын юмыг хөгжүүлээд хөгжмөд урлагтай хослуулчих юм бол айгу мундаг. Тэгээд угаасаа урлаг маань сурлаг руу угаасаа ороо явчихна. Тэгэхээр яг тэр ярианы чадвар гэдэг зүйл арай өөр зүйл байгаа. Урлагаас нэг арай өөр зүйл. Гэхдээ яг нөгөө тэр илэрхийлэх чадамж ярианыхаа баялагийг дээшлүүлчих юм бол бодох юм нь мэдээж дахиад урлагтайгаа холбоотой. Тэр мэдрэмж нь байгаад байна. Зүгээр тий яг одоо би жишээлбэл бас ярихдаа айгу муу ахгүй юу? Тийм болохоор ярианы чадварыг аягүй сайн хөгжүүлэх хэрэгтэй байна гэж боддог. Дээр нь ингээл хөгжимчд гээл дуучид бүжигчд гээл харахаар ярианы чадвар жоохон суултай. Гэхдээ мэрэгчлээ аягүй сайн байгаад идэг. Уг ярианы чадвар нь сайн байвал одоо уртлагаа өөрийгөө одоо чадвараа илүү их зүйлийг хийх боломжтой ч гэдэг юм те. Тийм байх болов гэж би бодож байна. Өөртөө яриад сайн сурчих юм бол өөрийнхөө good manager болох юм шүү дээ. Өөрийгөө сурталчлаа тэгээд яаж тийм өгнө шүү. Би сайхан нэг ихчтэйгээ ярьжсэн чинь одоо энэ note гэдэг чинь өөр хэл тий. Одоо нэг хятад хэл сурж байгаа юм шиг. Ингээ note чи өөр ертөнц шүү дээ. Тэгээ одоо жишээ нь би хятадаар яриад сурч юм бол хятад орны амар гой юм сурна шүү дээ. Тэгэхээр ч одоо өөр ертөнц нэгдэж байна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор миний бодлоор урлагийн ертөнц чи ингээд орчих юм бол хэлийн сурчих юм бол маш гоё ертөнц юм шиг тий.
тий. Ер нь бол угаасаа одоо бараг дэлхийн хүн болгон л хөгжим сонсож байгаа шүү дээ. Тий. Чихвчээрээ тэгэл гэртээ юм уу тэгэл дуулахын тэгэл энэ бүх зүйл чинь тэгэл яг л адилхан уурлаа. Тэгэл энэ зүйлээс сонсож кайф авдаг хүмүүс байна. Яг өөрөө тоолж, өөрөө мэдэрч бас кайф авдаг хүмүүс байна. Тэгээд энэ хүүхд маань яг ямар төрлийн байна. Эцэг гэх маань өөрөө бас ямар төрөл байна тий. Тэгээд ер нь ихтэй ганцхан хөгжим жишээ бусад одоо нэг жодоо гарч идэв юм уу тий явууллаа гэж бодоход яг тэр ертөнц дахиад нэгтчихэж байгаа. Оюуны ертөнц гээл нэг юм уу гээл. Тэгэл яг ямар ч юм хийсэн яг тэрний цаана том ертөнц байгаа тэр ертөнцийг л олж харах нь чухал хэрэгтэй шүү гэх юм уу тий. Өгцгөн биш. Тэгээ бүх зүйл өөрийн гэсэн ертөнцтэй байгаа. За та одоо Монгол аав ээж нартай ажиллаж байгаа, эх орноосоо хол байгаа аав ээж нартайгаа ажиллаж байгаа. Аав ээж нартай ямар урмын үг хэлмээр байна? За ямар ч үсэн одоо нэг хүүхдүүдээ ингээд агүй олон юмд явуулж байгаа эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө агүй сайн хариуцлагатай хандж байгаа эцэг эхчүүд өстөндөө байна. Тэгээд ямар ч үсэн одоо нөгөө би ингээ хүүхдээ явуулснаар миний хүүхдийн ирээдүйд маш чухал юм байна гэдэг зүйлийг сайн олж хараад хүүхдийнхээ хөгжлийн төлөө явж байгаад нь одоо ямар ч үсэн бүгдд нь одоо баярлалаа. Би үйл дандаа л за ингээд та хүүхдтэй манай сургалтын төвөөр дамжуулаад за манайх биш байсан ч гэсэн хамаагүй зөвхөн хүүхдтэй хөгжмийн боловсрол олгож байгаа чинь би баярлалаа гэж хэлмээр байна гэж би одоо амрахтаа ч юм уу 9 сард орохтой эцэг эхүүдтэй бүгдэнд нь текстээр явуулдаг. Яг үүндээ тэр хүүхдүүд тэр зүйлийг сурснараа илүү хэрэгтэйг нь эцэг эхүүд маань аягүй сайн ойлгоцсон байгаа нь одоо илүү баярлалаа шүү дээ зүйл юм уу. Тэ. Тэгээ одоо түрүүнд ярьсан өгснөөрөө биш шүү. Зэхэн хичээгээр л гэж хэлээ. Тэгээ бүгдэнд нь ямар ч сайн амжилт хүсье. За. Баярлалаа. За Хатан болт маань хөгжилтэй хүүхдүүд суугаар маань оролцож биднэрт дөндөө юмыг ойлгуулсанд баярлалаа. Би одоо маш их юм ойлголоо. Багаас нь хүүхдүүдийг ингээд Монгол багш нараар заалгаад, монголоор заагаад, монгол хүүхдүүдийг ингээд аав ээж нарыг тий бас давхар ингээд гэгэрүүлээд зөндөөх аз жаргал гэрт нь авчирж байгаа шүү дээ та. Баярлалаа. Хөгжилтэй хүүхдүүд суугийн маань ивент тэтгэгч Цэндэмэ Долс. Цэндэмэ хүүхэлдэйнүүдийг маань Монголд гэртээ байгаа ээж нар маань гараар урлан бүтээгээд Америкт худалдаалж байгаа ээж нарын бизнес юм а. Хөөрхөн хүүхэлдэйнүүдээ инхри өрстэй бэлэг болгон өгөөрэй. Цэндэмэдolls.com